За бүгдээ хамтдаа ишлээ уншъя. За өнөөдөр нь шүү дээ те. Матай 5 дугаар бүлгийн 13-аас 16 гэдэг хэсгийг үзнэ. Бүгдээ 8 дахь хичээлээ үзэж байгаа юм биш үү? Уулан дээр сургаал эхлээд. За гэхдээ цөмөр уншихаас наан ерөнхий юугаа харъя те. За одоо нэг ийм том 3 бүлгийн одоо бүгдээ 3 бүлэг бүхий 3 хэсгийн эхний нэг 10%, 100% болох юм бол 10%-д нь хөрөх үйсний хэсгийг цөмөр одоо дуусгах гэж өнөөдөр дуусгах гэж байгаа байхгүй юу? Газрын давс ертөнцийн гэрэл уулан дээрх хот гэдэг нэг иймэрхүү ойлголт байгаа. За тэгээ бүгдээр хамтдаа энийг одоо үзэх гэж байна. За хамтдаа бүгдээр ишлэлээ уншъя. Матай 5-ын 13-аас 16. Бүгдээр нэгэн дуугаар уншъя. 1 2 3 Та нар газрын давс хэрв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдж хүмүүсийн хөл дор гიშгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. Та нар ертөнцийн гэрэл мөн уулан дээрх хот нуугдж үл чадна. Хинч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй. Харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэр дэх эцгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлтэйг. Амен. Одоо харах юм сайн дэс харах юм бол хідэн дүрслэл та нар бол тим юм гэдэг хідэн дүрслэл хийж байгаа юм шиг харагдаж байна. 3 байна уу 2 байна уу? Та нар бол газрын давс гэдэг нэг нь гарч ийн те. 13 дээр. За 14 дээр юу гэж юм? Та нар бол ертөнцийн гэрэл. За өшөө бас байна уу? Уулан дээр хот үлнэгдэж чадна. Уулан дээр хот гэж дүрсэлж байгаа юм шиг харагдаж байгааз. Тэн дээр болохоор та нар гэхээс илүүгээр ингээд арай дэлгэрүүлж байгаа юм шиг байгааз. Тэгэхээр 2 байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө та нар бол ертөнцийн гэрэл гэдгээ уулан дээр хот нь одоо гоё ингээд дэлгэрүүлнэ гэсэн үг шүү зөө. Тэгэхээр ерөөхдөө одоо энэ дээр харагдаж байгаачлан бүгдээрээ 2 дүрслэлийг л үзнэ. Есүс бид нарыг итгэгч нарыг та нар бол давс гэж юм заяа. За тэгснээр та нар бол гэрэл гэж байна. Гэхдээ урд нь 2 тодтгол байгааз. Давс гэдэг дээр юуны давс гэж байна? Газрын давс. Гэрэл гэдгийн өмнө юу лээ? ертөнцийн. За тэгэхээр би танараас асууя. Та нар ингэ боддоо. Бурхан Есүс биднийг өөрийнхөө Тэнгэрийн аанчлалынхаа хүмүүсийг та нар бол давс. Та нар бол гэрэл гэж байгаа юм зэ. Тэгснээр ямар гэрлийн, ямар давсын гэсэн чинь газрын тэгснээр ертөнцийн гэдэг нэг 2 тодтол байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ газрын давс ертөнцийн гэрэл гэж байгаа энэ өмнө байгаа энэ тодтогдож байгаа тэмдэг нэр нь одоо яг бодит амьдрал дээр сүнслэг утгаараа одоо юу хэлж байгаа юм бол юуны давс юм бол бид нар юуны гэрэл юм бол гэдэг дээр одоо газрын гिचж байгааз тэгснэ ертөнцийн гэдэг энэ дээр та нар эхний таамаг байна. Газрын гэдэг нь одоо яг юу хэлэрхийлж байгаа юм бол та зүгээр буруу зүг нь хамаах. Газрын буюу хүмүүс гэдэг нь ямар хүмүүс орох боломжтой? Итгэгч биш хүмүүсийн давс. За ертөнцийн гэрэл, ертөнц гэдэг нь харанхуй гэрэлтэй нийгэм. ертөнц гэдэг нь бас итгэгч биш хамаагүй итгэгч биш нийгэм те. За ингээд нийгэм. Тэр ерөөхдөө бол яг зөв. Зүгээр л дэлхийн ертөнц хүн төрлөختн те. Тэгснэ үл итгэгчд гэдэг яг энэ үгээр явж байгаа байхгүй. Сонирхолтой байна сте. Одоо ч юм уу цаашаа юу бүр сонирхолтой болно. Ерөнхийдөө бол хараа биднийг давс гэснээр уг нь бурхных гэмээр юм шиг те. Бурхны гэрэл. Бурхнаас те бурхны давс гэхийн оронд ертөнцийн гэд ертөнцид хариалуулаад байгааз. Тийм. Тэгэхээр тэнд нэг цөмөрөө одоо ямнаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол ийм санаа. Эхний санаа бол ингэж байгаа. Үл итгэгч дунд бид нар нөлөөлөх нөлөө яриад байгаа байхгүй. Нөлөө те. Одоо яг ингээд жинхэнэ нэг одоо юу гэдгийг жинхэнэ ингээд одоо энэ дандаа л галыгаал ирээ те. Пишингийн нөлөө нөх юм бол дулаацсан те. Тэгэхээр энэ наашаа ирж байгаа нэг дулаан элч нь болохоор нөлөө шүү дээ те. Яг жинхэнэ тэр нөлөө гаргаж байгаа юм нь бол энэ пишин. Тэрнтэй адилхан зүгээр нөлөө нэг юм давс байх, гэрэл байх гэдэг нөлөө яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ дэлхийн дунд байгаа те үл итгэгчдийн дунд гэдэг утгаараа дунд байхаар автоматар дэлхийн ертөнцид үл итгэгч нарт нэг юм нөлөөлөх нөлөөг нь одоо ярьж байна гэсэн үг байхгүй. Бид нар дэлхийд үл итгэгч нарын дунд
нөлөөлж тэр утгаараа бүр дайснуудынхаа дунд хүртэл. Тэгэхээр тэр нөлөө нь бол болохоор давс гэрэл гэдэг энэ хоёр зүйлийг бид нар үзэж байна гэсэн үг. За тэгэхээр одоо цөмөр ингээ харна. Гол юм нь юу вэ гэхээр түрүүн пиш ингээд илэрхийлсэн шиг тэр нөлөөг бий болгоод байгаа яг жинхэнэ одоо бид нар шүү дээ тий. Биднээс гарч байгаа гэрэл биднээс ингээд цаашаага амтлуулж байгаа одоо биднийг долоох наашийн тий. Ингээд бид нарыг ингээд нэг юм мэдэрж байгаа юм нь болохоор давслаг тэгснэ ингээд гэрэлтүүлээд яг бид нар нь болохоор өөрсдөө өнгөрсөн 7 хичээлийн турш үтсэн нөгөө 9 ерөөлт дүр төрх байгаа байхгүй. 9 ерөөлттэй тэр 9 ерөөлт тэр дүр төрх нь давслаг амт өгөөл гэрэл цацруулаад байна гэсэн үг байхгүй. Тэрнээс яг бид нар өөрсдөө яг одоо нөлөө гэдгээр нь ойлгоорой зэ яг нөлөө гэдгээр нь давс. Тэр утгаараа газарт нөлөөлж гин, харанхуйд ертөнцид нийгэмд нөлөөлж гин гэдэг нөлөө. Яг жинхэнэ бид нар болохоор угаасаа тусдаа штэ тий. Уруу Тэнгэрийн хаанчлалаас, дэлхийн хаанчлалаас бүр шал өөр нэг юм тий ялгаатай тий. Нөлөө нэг тийм байгаад байгаа. Тэгэхээр нэг юм зүйл амар юу юм тий ичгэ. Нөгөө 9 ерөөлт дүр төрх одоо цөмөр ингээд халтихаад дүгнээд харна. 9 ерөөлт дүр төрхөөр ингээд явж байгаа ямар нэгэн байдлаар ингээд дотор нь ингээд тэр нэг дүр төрх ингээд байгаа хүн л бол гарцаагүй хүссэн үсээгүй зүгээр ингээд зүгээр байж хахад л энэ нөлөө гарч ийн гэж байгаа байхгүй юу. Ерөн тойрондоо ингээд те үл итгэгч гэр бүл ингээд нийгэмлэг хамт ангиман гэр бүл хаач явж исэн ингээд нөгөө 9 ерөөлт дүр төрх ингээд ямар нэг хэмжээгээр байх юм бол давслаг гэрэлтсэн нэг юм гараад байна гэсэн үг байхгүй нөлөө учраас. Тэгээ 14 дугаар ишлэлээр харах юм бол ингэж байгаа шүү дээ. Та нар ертөнцийг гэрэл мөн гэснээр одоо нөгөө нэг уулан дээр хот нуугдаж үл чадна гэж байгааз. Тэгэхээр бид нар ертөнцийн гэрэл байх юм бол уулан дээр баригдсан хот бид нар ерөөсөө гэрэл нуугдан бол баймаар байна. Бид нар нийгмээс тусгаарлагдмаар байна. Бид нар энэ хотыгоо ингээд далд баймаар байна. Тэгвэл дайсныхын ирээд манай хотыг эдэлж штэ. Хотоо би ингээд нуумаар байна гэд хүссэн тэгж хүссэн ч гэсэн уулан дээр нэгд баригдсан л бол хизээж ногдохгүй. Тэ хий димиг хүсэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар яг ийм гэсэн үг байхгүй. Нөгөө 9 ерөөлт дүр төрх байгаа л бол яг гэрэл цаанаасаа шууд гэрэл болсон гэсэн үг. Тэр гэрлийг нь одоо ингэ илэрхийлж байгаа нь юу гэхээр яг уулан дээр хот шиг хизээж цухтахын аргагүй гэрэл ассан л бол тэгээд ерөөсөө нуугдах боломжгүй гарцаагүй тэр нөлөө нь гарна гэсэн үг байхгүй. Нөлөө нь мэдээж хэмжээ нь ямар нэг хэмжээгээр тэгснэ 15 дээр ч гэсэн те дэнлүү асаагаад те одоо яг хоо Есүсийн цаг үед болохоор ингээд ийм гэрэл байхгүй те энэ зохиомол гэрэл байхгүй лаа гэхээс илүүгээр дэнлүү байгаа байхгүй. Тэгэхээр дэнлүү асаангуутлаа нэлээ ингээд зориулт гаргаж байгаа дэнлүү асаагаа тэгээд дэнлүү асахад шууд гэр тэр чигээр орчин тэр чигээр гэрэлтэн те дэнлүү асахад шууд ингээд гэрэл хүссэн өсөөгөл цацсан яг тэрнтэй адилхан нөлөө нь бол гарцаагүй гарна гэж ярьж байгаа. За одоо бүгдээр нь хэдэн ишлэл харах юм. Тэр нь энэ ишлэлийг ямар зорилгоор харах вэ? Ямар одоо зүйлийг ойлгох гэж харах вэ гэхлээр ингэж байгаа байхгүй юу? Бид нар ертөнцид давслаг амт өгөхөөр бид нар одоо ингээд амьдарч байгаа заяа. Тэгснээ бас ертөнцид гэрэлтэж байгаа. Тэгсэн чинь нөгөө ертөнц нь өөрөө тэр ертөнц одоо бид энэ дэлхийн ертөнцид бид нар давслаг байна гэдэг. Дэлхийн ертөнцид гэрэлтдэг нөлөөл давслаг байх нөлөө гэдэг зүйл нь хэр хэцүү вэ гэдгийг цөмөр одоо харъя. Ер нь маш хэцүү байхгүй баг боломжгүй. Тийм учраас яг өнөөдөр үзэж байгаа зүйл яг энэ арга замаар л зөвхөн. Гэтэ одоо цөмөр давслаг гэхээр давслаг гэдэг нь юу гэсэн үг? Яг ингээд давслаг байдлаар дэлхийн ертөнцид нөлөөлнө гэхээр яг бодтой бид нар ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэрийг зөвхөн ойлгох чинь зэ. Гэхдээ тэрийг ойлгоод яг тэр нэг гой нөлөөг гаргахад хэцүү байхгүй юу? Тэгэхээр яг бид нар өнөөдөр үзэж байгаа энэ одоо үнний дагуул боломжтой болохоос биш. Яг өөрийн хүч хичээл зүтгэлээр ч юм уу те дэлхийн ертөнцийг гэрэлтүүлээл давслаг байлгаалуулж чадахгүй гэсэн. Тэгэхээр тэр цөмөрөө илэрхийлсэн нэг хэдэн гоё юм харъя. Йохан 17-гийн 15-аас 18. Тэднийг та ертөнцөөс аваач гэж би гуйхгүй. Харин муу мухагаас хамгаалахыг гуйж байна. За ихний залбирал гэж байгаа байхгүй юу? Одоо бид нар энэ дэлхийх биш байхгүй юу? Бид нар энэ дэлхийх биш зөө. Тэнгэрийн улсын харьяатай. Тэгсэн чинь Есүс бидний төлөө залбирахдаа энэ нэг ямар ч харьяалалгүй энэ сатаныг хаанчилдаг энэ дэлхийгээс хурдан аваач гэж гуйхгүй байхгүй юу? Энэ дэлхийдээ ингээ байж гэсэн санаа заяа. За нэгдүгээр за энэ дэлхийдээ ингээ та нар энэ дэлхийдээ байж гин гэж байгаа заяа. За тэгснэ би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш.
За энэ дэлхий дээр ингээд байгаа мөртлөө энэ дэлхий дээр биднийг аваач гэж гоохгүй харин дэлхий дээр байж зүгээр харин байхдаа тэдний муу мухагаас хамгаалгаж хийж байгаа. Тэгэхээр бид нар ертөнцид байх нь байна. Тэгсэн мөртлөө байхдаа бид энэ ертөнцийнх биш гинэ. Энэ ертөнцийнх биш мөртлөө бид энэ дэлхий дээр байж гинэ гэсэн. Тэгээд үннээр тэдний яриуцаас таны үг бол үнэн 18-аас та намайг ертөнцид илгээсний адилаар би мөн тэднийг ертөнцид илгээв. За тэгэхээр ийм гурван үнэн байгаа байхгүй юу? Бид нар энэ дэлхийн ертөнцид байгаа. Тэгсэн мөртлөө бид энэ дэлхийн ертөнцийнх биш. Тэгээд бид энэ дэлхийн ертөнцийнх биш мөртлөө бидний энэ дэлхийн ертөнцид илгээж байгаа байхгүй юу? За тэгснээ ардаа нэгдүгээр явах нь 2:15 дээр хорвоо хийгээд хорвоогийн өмсөд бүү дурал хэн нэг нь хорвоод дуралдаг бол түүнд эцгийн хайр алга. За тэгээд нөгөө 16-аас нөгөө алдартай 3 дайсны 3 тодорхойлт гарч иж байгаа тий. Махбод сүнс сэтгэлийн. За тэр яг 15 дээр ингэж байгаа да. Дэлхийг заяа хорвоо нөгөө дэлхийн давс гэдэг чинь энэ дэлхийн ертөнцийг хайрладаг мөн энэ дэлхийн ертөнцийн байгаа юмсыг хүртэл хайрладаг нэгэн бурхных биш гэсэн санаа байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр да бид нар энэ дэлхийг хайрлах ёсгүй гэдэг тийм тушаалтай энэ дэлхий дээр оршиж чинь энэ дэлхий рүү илгээгдэж байгаа юм заяа. Өдөр тутмын чи амьдрал нь яг тэгж өрнөж байна гэсэн. Аврагдсан хүн бол энэ дэлхий дээр байхдаа бид нар дэлхийг хайрлахгүй байхаар дэлхий дотор байгаа юмсуудыг хайрлахгүй байхаар энэ дэлхий дээр байгаа юмсуудыг хайрлахгүй байхаар тэр хүмүүс биш хүмүүсийг хайрлахгүй гэсэн үг. Тэр чинь модоо тастаад тийм асуудал яалч гарч ирж байна те. Одоо энэ дээр бол яалчгүй л гэж байна. Тийм мод одоо юу гэдэг ингээд хайрлах гэдгийг цөмөрөө бас энийг ойлгохын тулд ярилцсан гэсэн үг л дээ те. Хайрлах. Магадгүй хайрлах, халамжлах, нэгүслэх, хуучлах, өөрөвдөө туслах. Одоо ингэж байгаа байхгүй хорвоо хийгээд хорвоогийн өмсөд бүү дурал гэж байгаа. Энэ хин нэгэн хорвоо дуралдаг бол түүнд эцгийн хайр алга гэж байгаа. Тэгэхээр Бурхныг хайрлах, дэлхийг хайрлах, Бурхныг хайрлах, дэлхий дээр байгаа юмсыг хайрлах, Бурхныг хайрлах, дэлхий дээр байгаа хэн нэгнийг ч гэсэн хайрлах. Ингээд яг ингэж тэнцвэд адилтгаж байгаа учраас Бурхныг бид яаж хайрладаг вэ гэхээр Бурхныг бид эзнээ болгож хайрладаг шүү дээ. Амьдралын эзэн маань, миний амьдралын зорилго Бурхныг л алдаршуулна. Гэсэн яг тэрнтэй дүүцүүлэл дэлхийг алдаршуулна. Дэлхий дээр байгаа юмсыг алдаршуулна. Үл итгэгч хүнийг хүртэл. Хүн ямар нэг хүнийг ч гэсэн гэхээр буруу болчиход байгааз. Тэгээ Бурхны хаан сэрэнд суухын оронд л өөр ямар нэг юм тавьж байгаа юу ч гэсэн шууд бузар мөгөх гэсэн санаа явчих чинь тий. Тэгэхээр аав ээж ихнэр хүүхд хүртэл орчиж байгаа байхгүй. Итгэгч ихнэр хүртэл орно заяа. Бидний итгэгч ихнэр нөхөр хүүхд Бурхан биндээ амьдралын эзэн байх ёстой байтал миний итгэгч ч вэ. Миний ихнэр, миний нөхөр, миний өөр хүүхд болчихлоо юм бол шууд эн чинь нөгөө яг итгэгч хүн Бурхны үгийн дагуу явахгүй нэ гэсэн үг шүү дээ. Ойлгож байгаа тий. Дистара яриад байгаас тий. За тэгэхээр ингэж байгаа. Одоо эндээс харах юм бол цөмөрөө нэг ийм зүйлийг гаргаж ирж байгаа байхгүй хардаа. Бид нар хардаа дэлхийн ертөнцид газрын давс, дэлхийн гэрэл гэд бидний тэгсэн. Тэгэхээр дэлхийд илгээгдэж байгаа. Дэлхийд нөлөөлөхийн тулд тэгсэн чи хардаа нөгөө дэлхийд нөлөөлөхийн тулд дэлхийтэй ингээ харилцаанд ороход ийм зүйл яригдж байгаа байхгүй. Дэлхий дотор бай гэдгийгсэн заяа. Дэлхий дотор байх ёстой мөртлөө дэлхийд хараалагдахгүй байх ёстой. Тэгснээр дэлхий рүү бид илгээгдэж байгаа. Тэгснээр дэлхийг хайрлах байх ёстой. Ойлгож байгаа тийм. Ер нь ингээд уялдаа гарч иж байгааз. Одоо яг энэ хоёроо газрын давс ертөнцийн гэрэл нь ингээд хамаарат байгаа байхгүй. Дэлхий дотор ингээд байж байгаа юм заяа. Оршиж чинь. Ингээд уусаад заяа. Энэ давстай хамааралтай байхгүй. Цөмөр одоо давсыг үүсгэж жоохон ойлгох юм заяа. Дэлхий дотор ингээд уусж байгаа. Тэгсэн мөртлөө дэлхийн харьяаллах биш. Тусдаа. Дотор нь уусаад хамт байгаа мөртлөө тусдаа. Ялгарна. Тэгсэн дэлхий рүү ингээд илгээгдэж байгаа. Дэлхий рүү ингээд очиж байгаа. Тэгснээ нөгөө очиж байгаа дэлхийг хайрлахгүй заяа. Биш. Ер нь ийм санаа заяа. Дэлхийг хайрлахгүй. Тэгэхдээ хайрлахгүй тэр очиж байгаа нь өөрөө гэрэл واخгүй юу? Тэр нь өөрөө хайрыг барай очиж байгаа шүү дээ. Дэлхийн өөрөө нь ханх байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ нэг юугаараа ингээ байх юм бол нөгөө нүлээ гарч. Одоо цөмөр яг хүмүүстэй хамааралгүйгээр дүүхэн ойлгосоор хүмүүстэй хамааралгүйгээр харин хүмүүсийн нөгөө бузар муу гэмт чанаруудтай тийм болж байгааз. Тийм учраас бузар муу ертөнцийн гэрэл гэж байгааз. Бузар муу ертөнц рүү очино. Гэхдээ хайрлахгүй.
Тэ одоо нэг оронд орохгүй гэдэг ярьдэн штэ өөр ингээд тэ нэг буулганд орохгүй хамтрахгүй. Гэхдээ очиж чинь яг гэж очиж байгаа юм. Хайр яригдэн штэ өөр хайр яригдэн. Тэдний яриад байгаа хайр биш. За ямар ч зүйл ингээд энэ зүйл тэнгуут надад ингэ гэж байгаа юм. Би ерөнхийдөө сайн ингээд хариулаад явсан. Гэхдээ яг энэ старалаараа цөмөр ярих юм бол маш чухал асуудал гарч байгаа байхгүй юу? Дэлхий дотор нь амьдарч байгаа мөртлөө яаж дэлхийн харьяалалд нь орохгүй яваад байх юм? Яаж ялгаад явах юм? Дэлхүүр илгээдэд очисон дэлхийрөө ингээд хөөе уулзъя гэдээ очихдоо яаж хайрлахгүйгээр ингээд очих юм гэдэг юм. Яаж нөлөөлөх юм гэдэг асуултанд нөгөө хоёр ч хариулагдаж байгаа байхгүй юу? Давс гэдэг тэр онцлогоороо гэрэл гэдэг тэр онцлогоороо бид нар яг одоо энэ хоёр одоо дунд нь байгаа мөртлөө хараад ялгаатай очиж байгаа мөртлөө ингээд нэг одоо тэ юу нэг одоо юу гэх ашиг нэг хамт заваарахгүй гэх юм уу да тэ иймэрхүү санаа ялгаатай ямар ч ялгаатай байдаг юм харъя. За юусэн чааш явъя. Тэгэхээр ингэж байгаа давс гэж ярихаар хамгийн ихнийх нь асууваар зүйлээ асууж болно шүү дээ. Зогсоогоод эсвэл ойлгосон юм а хэлж болно. Өнөөдөр цөмөр айхтар урт явахгүй л гэж бодож байна. Тийм учраас чөлөөтэй шүү. Одоо ардаа давс гэж ярихаар холилдох хэрэгтэй гэж байгааз. Энэ хэр ойлгогдож байна. Давс холилддог уу? Юутай холилдох вэ? Бүх юмтай. Холилдсон те. Тустай байснаа би энэ хар цайнд би давслаг байж нөлөөлнө гэл ингээл чакра макра гэл боломжгүй те. Заавал дунд нь ороод ингээл уусаал ингээл аль нь давсан аль нь хар цай бүүмэд ингээ холиод уусж байгааз яг энэ ихний ингэж ижил нөлөө нь гарч ирэн зэ. Итгэгч нар бид нар яг ингэх хэрэгтэй байгаа байхгүй. Дунд нь нөгөө нэг цай штэ цайруу давс хийдэн штэ. Тэгээд цай өөрөө давстай гоё амттай болчихсон штэ. Энэ л юм шүү. Энэ нөлөө нь болохоор тэр амт оруулж ийн гээ тий. Одоо цөмөр хэдэн нөлөөг харан зай. Гэтэ яг гол нөлөөг нь цөмөр яг уйлдуулаад харна. Ямар ч ингэж нөлөөлнө. Гэтэ дунд нь орж уусахгүй бол амт оруулж чадахгүй тий. Тэгэхээр манус итгэгч зөвхөн цуглаандаа биш итгэгч биш хүмүүсийн дунд нь орох юм яригдж байгааз. Түүний юу гэлээ энэ дээр дунд нь бай гэхдээ харьяалагдахгүй гэж ярьсан тий. Хар цай руу орчлоо, уусчлаа. Гэхдээ хар цайнд харьяалагдахгүй гэсэн юм ярих гэдэг шүү тий. Юу гэсэн үг юм бол ойлгож байна. Яг энэ бүр амар цөмөр ингэж ярих хэрэггүй баг. Гэхдээ ингээд яг ингээд яаж болдог бол химийн юугаар харж болдог бол давс чи өөрөө одоо ингээд шууд давс яг ингээд харьяалагдаж байгаа юм шиг. Гэхдээ давс чинь шууд нөгөө нэг хар цайг давслаг болгочихж байгаа юм. Тэр ингээд шууд өөр баг ингээд эзэлж байгаа юм шиг нэг юм. Тэ? Шууд ингээд оронгуутлаа давс биш зүгээр л дахиад хэвээрээ хар цайнд байгаал хар цай ноёлол хамт ууссан мөртлөө өөрийнхөө нэг юм ялгаатай байдлаар ялгарч чадахгүй ингээд нэг юм нэг давсгүй хоёр халбах хийгээд таван халбах хийгээд тахад юм жижиг аяган дотор ямар ч давс амтдахгүй бол жинхэнэ одоо харьяал гэж байгаа юм. Хар цайнд эзлэгдэж байгаа юм. Тэгэхээр дунд нь ороод уусж байгаа мөртлөө нөлөөгөөрөө ингээд өөрчлөө хийчихэж байгаа байхгүй юу? Амт оруулж ийн тий. Тэгэхээр манус итгэж биш хүмүүсийн дунд нь орно тий. Дунд нь ороод гэхдээ цөмөрөө яг давслаг байна гэдэг нь яг юу яриад байгаа цөмөр дахиад удахгүй үзэн зэ. Ямар дунд нь ороод ингээд уусан зэ. Хальт гаднаас харах юм бол итгэж мөн биш мэддэхгүй баахан ингээд залуучууд сууж байгаа зэ. Гэтэл тэрний 3 4 итгэгч зэ. Тэгсэн мөртлөө ингээд тэр нэг 4 5 10 юг 10 залуучуудыг тэр нэг 3 итгэгч нь ингээд өөрчлөөд байгаа байхгүй. Гэдэг юм хар цайг давслаг болгоод байгаа зэ. Амт харуулаад зэ. Тэгэхээр тийм санаа. Дунд нь байгаа уусж байгаа мөртлөө нөлөөлнө гэсэн. Гэтэ уусж ижил нөлөөлнө юусоо. Тэгвэл цуглаа юусоо итгэгч биш ямар ч найзтай байхгүй би итгэгч биш хүмүүстэй байхгүй зөвхөн итгэгчл ажилд орно зөвхөн итгэгчл хүмүүстэй Крисмас баяр тэмдэглэл ингээл зөвхөн итгэгчгээ яваад штэ. Тэгсэн чи өөр энэ нөгөө давслаг нөгөө нөлөөгөө гарахгүй байна гэсэн үг байхгүй. Тэгээд тэрээс гадна эн чинь түр ингэж ярьсан штэ эхлэхдээ нөгөө 9 өрөөлт дүр төрх жоох тодорхой хэмжээнд байх юм бол ямар нэгэн байдлаар гардаг гэсэн штэ тий. Тэгэхээр чин тэр 9 өрөөлт дүр төрх нь асуудалтай байгааз зөвхт байдлаар үлсэж сангах тий амар тайвныг тогтоох тэгэл хавчигдах гээл цөмөр ингэ үдсэн штэ тий. Тэгэхээр ерөнхийдөө бол давслаг зүйл
гэдэг нь яг ингээд өмнөх үтсэн 7 хичээлийн үр дагавар байгаа. За өнөөдөр хамгийн онцлох гэдэг байгаа түрүү ихийн цэцээ амтлах гэдэг ярьсан. Гэтэ хамгийн онцлох гэдэг байгаа нь ялзарлыг нь удаашруулдаг гэж байгаа байхгүй. За яг энэ одоо хамааралтайгаар жоох яасан библийг болгосон үг нэ. Гэтэ бодит яг амьдрал дээр болохоор юу гэхээр муутахаас хамгаална. Давс муутахаас хамгаалдаг гэдгийг мэдхүү. Энэ болохоор яг одоо хамгийн гол дамаа библийн цаг үед яг энэ библийн Есүсийн илэрхийлж байгаа санаагаараа хамгийн гол давсны үүрэг нь тэр байгаа байхгүй. Амт оруулах нь юуны үүрэг. Одоо нөгөө нэг юу лээ хажууд завсрын дагалдах яг гол үүрэг нь болохоор муутахаас хамгаалдаг. Яагаад гэвэл Есүсийн цаг үед хөрөгч гэж байгаагүй зэ. Байгаагүй тий. Тэгэхээр хөрөгч байгаагүй учраас хоол, унд, мах зах гэд муутах боломжтой зүйлсүүдийг муутах гэж зөвлөгөө ялзрах боломжтой зүйлсийг ялзрлыг нь ингээд хамгаалдаг байхгүй. Гэхдээ удааш юу ялзрлыг нь ингэж удаан ингэж хорно гэсэн үг байхгүй. Шууд ингээд хизээж ялзрахгүй болохгүй байхгүй шүү дээ. Чинь ингээд гэхдээ ингээд удаашруулсан дараагийн 7 хоног ч юм уу дараагийн сар те идэх боломжийг нь ингээд нэмж өгдөг зэ ингээд. Одоо нөгөө махан дээр ингээд давслаад тэгэнгүүт давсалсан мах давсалсан ямар нэг юм мууддаг байхгүй юу. Тэгж дээрээ үед хөрөгч бүтээгдэхээс өмнө дэлхийн ертөнцийг хэрэглэдэг байсан давсыг зэ. Яг өвөл бол хөлдөө чинь те. Зам бол давсалдаг гэсэн санаа байхгүй. Тэгэхээр муутахаас хамгаална гэсэн үг. Ялзрлыг нь удаашруулна гэсэн үг. Тэгэхээр яг гоё ойлгомжтой болж байна тий. Тэгэхээр арай ойлгомжтой. Тэгэхээр энэ юу ойлгож байна? Ингээ бодохоор ямар бодлоо ч. Ялзрлыг нь удаашруулах буюу одоос итгэж бид нар чинь тэр нийгмийн харилцаа оронгуулаа шал өөр байдаг шүү дээ. Гэрэлтдэг завсар байдаг, шаруу байдаг. Тэр утгаараа ялзрлыг нь удаашруулдаг буюу хурдан бие бинийгээ алах байсан бол боёныхаа бэж гэж тоогноод нэг цаг хугацааг нь утгацсан өгдөг шүү дээ. Тэр нүгэл хийх тэр яг тэгж л байлгүй. Яг тийм байгааз. Ингээд амтлагдан гэхээр жоохон ойлгоход жоохон төвхтээс арай яаж бас буруу ойлгож болохоор байгаа. Тийм. Ягаад тэгэхээр дэлхийн ертөнц бидний амтлаараа итгэгч нараа Христ итгэгчтэй бидний амтлаараа гэдэг юм ааши. Тэгсэн чинь тэр амтлж байгаа юмуд нэг нь юу вэ гэхээр ижил хүүснүүдийг зөвшөөрөөрэй гэж шүү дээ. Ижил хүүснүүдийг пастор минь дослоороо Христийнхэн минь дослоороо тэгвэл бид нар амт орох гээд байна. Бүхний хайраар бас хамт хувилтан ч гэдэг нь амар буруу ойлгох боломжтой болчихлоо. Хамт хувилтан нүгэл бараг гим нүгэлтэй хамт хувилт юм уу яах юм. Тэр дунд бараг ялгахтахааргүй болох юм уу яах юм. Тэсэн чи харин давс холилдож байгаа мөртлөө хараалхдахгүй. За тэгэхээр яг энэ санаа ярьж байгаа заяа. За тэгснэ гэрэл гэхээр заяа. Гэрэл гэхээр илгээгдэх ёстой. Давс болохоор дунд заавал ороод ингээд уусах ёстой. Тэгжижил нөлөө нь бий болно. Гэрэл болохоор заавал илгээгдэх буюу очих ёстой заяа. Заавал очиж ийж тэнд нөлөө нь гарч ирнэ гэсэн. За энэ дээр юу бодогдож байна ингээд бодоход. 50 нах нү дээр нь юм асууж байна. Давс оронгуутлаа тэднэрээс тустай байх хэрэгтэй гэсэн чинь уул хамт холилдонгуулаа тустай байх хэрэгтэй. Тустай гэсэн чинь тэр одоо нөгөө махыг чинь ялцруулахгүй бол хамт холилж байгаа шүү дээ. Тэр яаж тустай болж харагдах юм. Харин яг зөв. Чи юм түрүү үгийн сонголт багадгүй буруу хэлсэн үгийн сонголтыг яг ингээд шууд барьчлаа зөө. Тэрний үгээр холилдож байгаа мөртлөө тустай байна гэхэд чинь утгагүй болчихж байгаа байхгүй тий. Ингээд холилдож байгаа мөртлөө угаасаа энэ дээр хараа харьяалагдахгүй гэдэг үгээс энэ дээр дэлхийн дунд байгаа дэлхий дотор байна. Гэхдээ дэлхийд харьяалагдахгүй. Түр Иохан 15:7 дээр тэгсэн шүү дээ. Дэлхийгээс аваачиж байгаагүй дэлхий дотор байж байна. Гэхдээ би ертөнцийнх биш адил тэд нар ертөнцийнх биш. Тэгэхээр тэд нар ертөнцийнх биш гэдэг чинь харьяал ярьж байгааз. Филиппо 3 дээр юу гэдэг вэ гэхээр бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид аврагч эзнийг хүлээж ийн гэдэг байхгүй. Түүнийг ирэхээр бид Есүстэй адилхан алдрын биеийг аавна гэдэг шил байгаа байхгүй. Тэгэхээр бидний харьяалал тэнд байгаа зөө. Гэхдээ байршил хаана гэхээр энэ дэлхий дээр байгаа байхгүй. Тэрнтэй адилхан бидний харьяалал өөр газар байгаа. Тэр нь давслагд нэг юм шорог, гашуун гэдэг харьяалалтай. Тэгсэн мөртлөө байршил нь янз янзын бодис дотор ороод холилдоод байгаа байхгүй. Тусдаа биш хамт байна. Түн тусдаа гэдээ би ярьчихаар буруу болчихлоо. Холилд нь хамт байна. Гэхдээ харьяалал нь өөр. Харьяалал нь тусдаа гэж ойлгох юм байна. Харьяалал нь ялгаатай. Тэр нь амт бодисхийн чанар нь байхгүй. Угаасаа холилдох боломжгүй мэрс тэрэнгэрээ. Боломжгүй. Ямар ч боломжгүй. Тийм учраас тийм ундаг давс гайхаж тэнгэрийн харьяалан дээр юм биш яаж ийшээ холилдоод
Тэгээд гайхасан чи угаасаа бүр боломжгүй холилдогч боломжгүй хамгаалах боломжгүй. Ямар ч боломжгүй. Гэрэл бас хэлдэг юм байхгүй юу? Тийм учраас бурхан амар зоригтой дайр гэдэг байгаа байхгүй юу? Шууд дайр оч холилт гэдэг. Тийм үстэй. Хуучин гэрэн тийм байгааг байхгүй юу? Хуучин гэрэнд ямар байсан гэж Есүс л зөвхөн загалмай дээр энийг бодит болгоцсон байхгүй юу? Хуучин гэрэнд болохоор хууль эсрэгээр байсан байхгүй юу? Бузар муутай битгий холилт. Тэгээд бузар мууд хөрөнгүү тардаа шууд гар нь бохирдсан болоод 7 хоног моног ингээ өөрсдийгөө хорж мороод ус мусанд ордог. За одоо хоёр дахь дээрээс нь гэрэл илгээгдэх ёстой гэж байгаа. Тэ? Очих ёстой гэж байгаа. Тэгжижил гэрэл нөлөө нь гарна. Хаашаа очно гэж бодож байна. Харанхуй руу. Ойлгомжтой тий? Харанхуй руу очно гэсэн. Гэрэл асхаас өмнө тэр болонд харанхуй байгаа. Энд харанхуй байгаа тий? Гэрэл аслаа гэрлийн хурд гэж байгаа шүү дээ тий. Бүр ингэж шилэг ухаанаар гэрлийн хурдаар тэнд очиж шүү дээ. Тэнд очиж ижил гэрэл тэнд байгаа харанхуйг хөөн. Тэ гэрэл нөлөөгөө бий болгоно. Тийм учраас та нар бол ертөнцийн гэрэл гэж байгаа. Та нар харанхуй руу илгээгдэх ёстой үл итгэгч нар руу очиж байгаа гэрэл гэж байгаа байхгүй. Гэрэл ч гэсэн ялгаа байхгүй. Гэрэл харанхуй хоёр хооронд холилдох уу? Холилдохгүй шүү дээ тий. Давслаг биш юмтай холилдохгүй адилхан гэрэл харанхуй холилдохгүй. Тэгэхээр яг түрүүний ярьсан нөгөө нэг холилдох ямар ч боломжгүй учраас зүгээр л түрүүний ярьж байгаагаар дайр зүгээр л яваад очих гэдэг байгаа байхгүй. Зүгээр л очиж тэгэнгүүт л нөлөө нэг цаанаасаа гараад ирнэ гэсэн. Гэрлэл хэлнэ гэсэн. Гэрэл ассан л бол гэрэл яалтчгүй нөлөөлнө. Гэрэл чи өөрөө нэг юм энергийн их усүртэй шүү дээ. Тэгээ Эйнштейн Бэйнштейний танаа бичлэг үлжсэн бол харанхуйд те юу байхгүй гэдэг. Гэрэл чи өөрөө нэг юм их сурвалж те. Гэрэл байгаад бол гэрэл заашгүй нөлөө гарна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг эзэмэн гэсэн ёс босыг үйлдэгч зайл гэснээр тэнгэрт хэцхийн минь хүслийг үйлдэгч л орно гэж байхгүй. Тэнгэрт хэцхийн хүслийг үйлддэг хүмүүс нь юу гэсэн үг вэ гэхээр одоо тэр бурхан аавын тэр хүслийг тээсэн зүрхтэй дахин төрсөн юм байхгүй юу? Тэсэн дахин төрсөн шин зүрх нь өөрөө гэрэлтдэг зүрх байхгүй юу? Угаасаа. Тий. Тэгэхээр угаасаа аюу яригдана гэсэн үг. Тэгэхээр хараа энэ хараа хамгийн одоо бүгд үзэх гээд байгаа энэ хоёр гэрэл давс гэдэг дээр хамааралтай энэ хоёр нөлөө нь болохоор энэ хоёрыг илүү онцломоор байгаа байхгүй. Нэг нь болохоор ялзарж байгаа, муудж байгаа ингээд нэг юм те сүүл рүү явж байгаа дэлхийг дунд нь байж ирснараа ингээд нэг юм юу ялзрахыг ингээд удаашруулж идэг. Түрүү ярьсан те ингээд шууд ялзрахыг нь зогсоогоод хамгаалж чадахгүй зөө. Ингээд удаашруулна. Тий, ингээд тогтоон барьж ийна гэсэн үг тодорхой хэмжээнд ингээд харин гэрэлд нь болохоор тийм хүч байгаа даа байхгүй. Гэрлэнд нь тийм хүч байгаа. Ялзарлыг байхгүй болох хүч байгаа байхгүй. Нэг нь итгэвтэй, нэг нь итгэхгүй гэсэн хоёр санаа байгаа байхгүй. За энэ дагуу юу юмраа зэ. Ямар ч зин гэсэн хараа түрүүн үздсэн санаа. Дунд нь хуйлаа дунд нь байгаа. Нөгөө нэг шингэн давслах байгаа зүйлтэйгээ хамт байгаа. Тэгсэн мөртлөө ялгаатай холилдохгүй тий. Харанхуй дотор бас хамт байгаа. Тэгсэн мөртлөө харанхуйгаас ялгаатай. Шууд харанхуйгаас салгагт чинь тий. Харанхуй байхгүй бол гэрэл асч чинь. Харанхуй хөөгдөл. Тэгэхээр одоо энэ хараа үндсэн нөгөө нэг манусын яриад байгаа. Манусын нөгөө гол зүйл чинь эндээс гарч ийнэ гэсэн үг байхгүй юу? Нөгөө 9 ёроолт дүр төрх. 9 ёроолт дүр төрх нь өөрөө яг тэр давсан дотор байгаа тэр нэг юм бодисынх нь тэр нэг юм одоо юу гэдэг нөгөө химийнх нь яг элемент нь байхгүй юу? Яг энэ 9 ёроолт дүр төрх чинь яг давслаг хамтыг бий болгож байна гэсэн үг байхгүй юу? Гэрлээр ярих юм бол гэрлийн чинь ямар энэ цаана байгаа нэг юм байгаа л гэдэг бодвол тий химийнх нь яг гэрлийнх нь тэр өөрийнх нь яг энерги нь болохоор их сурвалж нь тэр хүч нь болохоор энэ 9 ёроолт дүр төрхөөс гарч байгаа байхгүй. За би уншия. Ингэж байгаа харахад хэцүү байгаа. Одоо ингэ харах юм бол яг өөрөөсөө ч бид нар гарахгүй байгааг та нар анзаарна заяа. Бурханаас гарч байгаа. Тэгэхээр эсвэргээр дахиад бурхан гэрэл болж байгааз бурхан гэрэл учраас бид нар бурханы гэрлийг ойлгож байгаа. Гэтэ ойлгоход хүргэдэг ганцхан төлөв байдал нь юу вэ гэхээр 9 ёроолт дүр төрх байхгүй. Сатан болохоор яг өөрөөсөө гэрэлтэх гээл те би бол өөрийн цолмон гээл гэдэг нь шүү дээ те. Гэсэн жинхэнэ өөрийн цолмон нь Есүс байж. Есүс гээл олчломд гардаг те. Би бол нагтай зэрэг цал би гарч ирнэ гээл хамгийн сүүл үлддэг од шүү дээ те. Үзэл эцсээ хүртэл ингээд зууралдаал би ч гэсэн өдөр ч гэсэн би гэрэлтэн заяа гээл ингээд зууралдаал үлддэг ганц од нь юу вэ өөрийн цолмон те. Сугар лөө тэр гайг
За тэгэнгүүт яг тэрнтэй адилхан. Тэгсэн чинь бид нар болохоор тийм шиг байхгүй. Бид нарыг нар бол бурхан. Тэгэхээр бид нар юу болох гээд байна? Сар байгаа шүү дээ, тий? Өөрт нь гэрэл байхгүй зүгээр ойлгодог. Тэгэхээр сар байлахад хүргэдэг юм чинь ерөөсөө энэ 9 заяа. Одоо би уншия. Хамгийн эхлээд ингэ одоо энэ 9 өрөөл дүр төрх биднэрт байх юм бол эдгээрийг үдсэн үзэг ер нь гарна гэсэн. Гэхдээ үдсэж байгаа шалтгаан нь шууд өөрсдийнхөө хин гэдгээ мэдээд шууд айхгүй зоригтойгоороо дунд нь уусч болно гэсэн үг. Тэгэхгүй бол ингээл тэ итгэгч нар тусгай байх хэвээр хитрхи дундаа орж болохгүй нэг буулганд битгий ормоор гээл нэг ишлүүдийг барайл утаа ярих гэдэг шүү дээ. Энд чинь өөр зоригтой байхгүй. Энийг харах юм бол би дунд нь илгээгдэж байгаа шүү дээ. ертөнцид байгаа. Гэхдээ ертөнцийнх биш. ертөнц рүү би илгээлээ гэж түрүү яг 17 үнссэн тий. Тэгээ бид ертөнцид байна. Гэхдээ айх шаардлага болж байна гэсэн үг байхгүй. Давс юм чинь. Зүгээр очиод хаана очсон давслаг балиар гашин болгоод ингэ яваад шүү дээ. Мань давстаа болж дахиад давслаг гэрэлд очингууд харанхуй зайл тонил гэл хөгөөл харанхуй хүчийг байхгүй болгоод яваад байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр нөгөө гол зүйл нь болохоор энэ эдгээр сар болгож байгаа нөгөө зүйл чинь заяа. 9 өрөөлт өдрөх ихнийх нь сүнсэндээ одоо дампуурлаа зарлцсан гэсэн үг байхгүй юу? Одоо яг сүнслэг одоо мөнгөний эдийн засгийн хувьд дампуурлаа зарлна гэдэг шиг сүнслэг байдал маань дампуурцсан гэдгийг хүлэмжшүүлж байгаа хүн байхгүй юу? Дампуурлаад хөгийн ядуу гуйлагчин ичгүүртэй гэмтэн гэдгээ олоод харцсан. Ухаарж байгаа энэ төлөв байдал. Энд чинь итгэгч биш хүн эхлээд энийг ойлгоно гэсэн үг шүү дээ. Ямар аюултай байдал вэ? Сүнсэндээ ядуу ичгүүртэй гэмтэн гуйлагчин гэдгээ ухаарж байгаа нь ихний төлөв байдал заяа. Одоо энэ харж байна энийг мундаг юм гарч одоо нөгөө гэрэлтэж байгаа юм эндээс гарч ирэхгүй байгаа зү. Хардаа би сүнсэндээ ядуу заяа маа гэж гэрэлтэх юм аашин. Хөгийн балиар гуйлагчин нэг ядуу мөртлөө ингээд юу ч байхгүй гуйлагчин юугаараа гэрэлтэх юм. Тэгэхээр хардаа өөрөөхөө улам ингэж байгаа юм нь улам гэрэлтэх гээд байгааз. Тэгэхээр эхнийх нь сүнсэндээ хөгийн ядуу гуйлагчин арчаагүй гэмтэн гэдгээ ойлгож байгаа төлөв байдал. Хоёрдугаар нөгөө нэг гашууд агсад ирүүлтэй гэдэг хоёр дахь нь тухайн гим нүгэлдээ бүр асар ихээр шаналн гашуудж шаналдаг дүр төрхцээ. Ийм би ямар бузар муу гимтэн бэ гэдгээ ойлгож ухаад бүр шаналж байгаа дүр төрх хоёр дахь нь. Амар нэг мундаг юм гарч ирэхгүй байгааз. Хоёр дахь нь. Гурав дахь нь болохоор нөгөө дүлгөөнчл гэдэг хэсэг гурав дахь нь. Тэр нь юу вэ гэхээр би ийм ухаа бузар муу гимтэн гэдэг хүлээмжшөөрөө тэгээд ариун бурхны өмнө өвдөг сөхрөөд гимшиж байгаа дүр төрх байхгүй юу? Ариун бурхны өмнө би өстө хөгийн бузар муу гимтэн тэгээд бурхны өмнө ингээд намайг уучлаач гэдээ сөхөрч байгаа. Над ямар ч давслаг амд юу ч байхгүй гэрэлмэл юу ч байхгүй би хөгийн бузар муу тамлагдах хэвээр бузар муу гимтэн гэж сөхөрч байгаа гурав дахь дүр төрхцээ. А дөрөв дэх нь юу вэ гэхээр тэгээд бурхны өмнө сөхөрөхдөө би яг үсч өглөө. Би зөвхт байдал гэдэг яг минийх нь үгэн. Гэтэ яг хэлж байгаа санааны хөө зүгээр надад бүх юм хэрэгтэй байна гэсэн санаа байхгүй. Бүх юм хэрэгтэй байна. Хувц хэрэгтэй байна. Тэ одоо ингээд надад бүх юм хэрэгтэй байна. Үлсөд надад туслаач өгөөч. Ямар нэг юм өгөөч. Би яг өглөө гэдэг ингээд нөгөө юу тэр нь зөвхт байдлаар үлсэж сангахсад байхгүй. Зөвхт байдал тусламжаар үлсэж сангаж байгаа тэр. Тэгсэн чинь тэр нь хангагдана гэж байгаа дөрөвдөх. Тэ хангадангууд нь хангагдсных нь үр дагаварт нь 5 дугаарх нь юу вэ гэхээр бурхан хөгийн гуйлагч ингээд надад та өгөөж туслаач гэд надад хэрэгтэй ийм хэрэгтэй байна гэсэн чинь бурхан тэрийг нь итгэлээр ингээд итгэж байгаа учраас итгэж байгаа ойлгомжтой байсан. Та надад чадна би бузар муугаа хүлэмжшүүлсэн хин гэдгийг ойлгоцсон нөгөө бурхандаа олоо харцсан. Бурханыхаа өмнө очицсан тэгээ гуйж байгаа гуй тэгвэл өгдөн гэдэг яг боломжтой болсон байхгүй. Яг гуйгаад надад өгөөч гэд. Тэгсэн чинь найдвартай одоо өгдөн гэсэн үг байхгүй. Бардам зам юу ч байхгүй. Гуйлагч хамгийн ихнийх нь гуйлагч гэсэн шүү дээ. Бардам л байхгүй. Тэгсэн чинь 3 дугаар 4 дугаарт нь тэр нэг өгөгдөж байгаа. Тэр нэг хэрэгцээтэй бүх юм өгөгдөн зэ. Тэгсэн чинь 5 дугаарт өгөгдсөн учраас 5 дугаарх нь инэрэнгүүчл өрөөлтэй буюу өөрөө авсан учраас авсан юм тэр хүнийг юу болгож хөвөрж байгаа гэхээр бусдад өгдөг болгож байгаа юм зэ. Бусдад инэрдэг, бусдад тусалдаг. Та нараа тэр үдсийн хэсгийг санаж байгаа бол энэ инэрл гэдэг нь ингээд асуудалд орсон хүн болгонд тухайн асуудалд хэрэгтэй юуг л юугаар хангадаг. Одоо тэр шоронд орох гэж байгаа бол би өмгөөлөгч байлаа гэж бодоход чамааг өмгөөлж өгж байгаа нь инэрл гэж ярьсан шүү дээ тий. Эсвэл ингээд яг хөлдөж өгөх гэж байгаа бол би хувц өгж байгаа нь инэрл. Эсвэл чи миний эсрэг бузар муу гим нүгэл үлдсэн байхад би чамааг уудалж байгаа нь инэрл. Ингээд яг асуудалд орсон хин нэгэнд асуудлаас нь гаргахад тусалж байгаа тэр бүх юм инэрл байхгүй юу? Харин нэгүсэл гэдэг нь бүр цаашаа ахаад нэмж асуудлаас нь гарсныхын дараа нь дахиж асуудалд оруулахгүй болгож байгаа бүр нэмж өгж байгаа юм нэгүсэл гэж ярьсан. Санаж байгаа бол. Тэгээ ямар ч инэрл гэж байгаа нараа бурхнаас нөгөө нэг гуйлагч юм авцсан учраас авсан юмараа
бусдад өгдөг дүр төрх гарч байгаа байхгүй. Тэ? За одоо энэ дээр харин нэг бусдад хамааралтай нэг юм. Хоёр л дүр төрх 9 ерөөл дүр төрхийн хоёр нь яг ийм нэг юм бусд руу чиглэсэн юм байгаа байхгүй. Одоо энэ 5 дахь нь энэ ихнийх нь бусдыг инэрж байгаа юм зэ. Өөрөөр хэлбэл бусдад сайн үйл хийж байгааз. За энэ давс гэрэлтэй юм хамаатай зэ нэг нь. За тэгснэ Бурханаас авсан нөгөө нэг авсан юм нь бүх тусламж нь 5 дугаарт нь бусдад инэрсэн бол 6 дугаарт нь нөгөө Бурханаас ирсэн сайн сайхан юм нь зүрхийг нь цэвэр болгож байгаа. Есүстэй адилхан зүрхийг нь ариу цэвэр болгодог тийм байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд зөвхөн үдсийн хичээлээ ярьж байгаа юм шиг боловч бодит амьдралдаа та нар ингээд бодохгүй. Хараа яг бодиттой яг Бурханаас авч ирсэн юм уу санах гэхээс илүүгээр зүгээр ингээд нэг ээж аавч ч юм уу ингээд та нарт туслах боломжтой нэг хүнээс өнгөрсөн амьдралд чи ингээд яг бүр ингээд юу ч байхгүй яг тусламж хэрэгтэй үед чинь нэг хүн танад ингээд туслаа гэж байлаа. Зэ. Та нарт туслах ёсгүй зэ. Ээж аав чинь байсан бол та нар миний ээж аав юм чинь надад туслах ёстой гэж бодож магадгүй шүү дээ. Гэтэл туслах ямар ч ёсгүй зэ. Нэг хүн та нарт бүр өөр туслах ямар ч хүнгүй үед нэг хүн та нарт нэг туслаа гэж бодъё зэ. Гэс нөгөө туссан юм чинь дана ёстой биш ямар ч албагүй байхад орж ирж байгаа ивэл өрөө шүү дээ. Тэр зүйл чинь ингээд та нар дотор чинь ингээд нэг өөрчлөлт бий болгодог байхгүй. Албагүй нэг хүн та нарт туслахаар. Ээж аав чинь ч юм уу эсвэл ингээд өртөө хүн өрөө гэж бол нэг өөр шүү дээ. Ямар ч тийм гоё мэдрэмж төрөхгүй. Гэтэл энэ хүн туслахааргүй хүн гэд бодож ирсэн нэг хүн та нар ингээд бүр яг амьд ч орсон асар чухал тусламж өглөө өгөхөд та нарын дотор зүрхэнд чинь нэг юм гоё болдог байхгүй. Нэг юм өөрчлөлт бий болно ингээд. ертөнц шал өөрөөр нэгдэн. Яг тэрнтэй адилхан Бурхны хувьд бүр амар боддог аврал яригдж байгаа байхгүй. Бүр ингээд түрүү хагас ихний 3 ямар юм байлаа бүр яг өөх гээд гуйлах чи ингээд бодит амьдрал дээр ярьж байгаа зүйл байсан шүү дээ. Одоо өмсөж байгаа бүх хувцас чинь байхгүй болоо. Шав шалтан зэ. Тэснэ өвлийн хүүтэнд орон барь байхгүй. Зэ. Тэснэ эрүүл мэнд байхгүй та нарт. Нүүрээр чинь дүүрэн батхтай яв шиг. Найз нөхөд юу ч байхгүй зэ. Бүрст ингээд байж байгаа бүхэн байхгүй. Ирчүүлж байхгүй. Танаа цагдаа хөөж байгаа чинь мэдхгүй бүр ингээд хамгийн хөгийн байдал дээр байгаад ихний дүр төрх байхгүй. Бүр дампуурлаа зарлцсан. Ямар ч сайн ирээдүйн хайны жил найз нөхөд мөхөд юу ч байхгүй. Сургууль өмсөөлч хөлдөж өгөх гээд яг одоо ямар нэг хэн нэгэн хүн төлбөр нохооч хамаагүй туслах юм бол хажууд ирээд хөвтөх юм бол би нэг хатгаа аваад өгөхгүй гэж магадгүй ч гэдэг юм нэг юм ийм үед ингээд араараас орж иж байгаа ерөөл байхгүй. Тэгэхээр тийм гайхамшигтай ерөөл зүрхийг хөдлөхгүй гэж юу. Зүрхийг чинь ингээд шууд цоо шинээр шинжилнэ шүү дээ. Бүр ингээд ёо баг жиг кино монодаар нэвтрүүлгээр гаргах шиг бүр өвөлөөл те ингээд бүрстэй орилол яанаа ийм сайхан хүн байдаг байсан юм уу гэж нэг ганц нэг юм тусцсан гэтэл бурхан ардаа гим нүглээ ухаарцсан гэсэн шүү дээ ихнийх нь. Тэрний юу гэхээр зөвхөн хувц яриаг үстэй. Мөнхийн галт тамлагдах хэвээр гэдгийг ойлгосон. Тэрнээс нь аварж байгаа гэдэг ингээд тэгснэ бодиттой ингээд хувц муу сайн сайхан гэд бодгоо чинь тэрний ивэл ирүүл нь бусдад туслагч зан чанарыг бий болгох нь тодорхой. Тэр нь 5 дугаарт нь 6 дугаарт нь зүрхийг нь ариун болгох нь тодорхой байхгүй. Тэгэхээр уг нь бидний амьдрал аль хэзээ болцсон зүйл байхгүй өнгөрсөнд. Гэхдээ гол нь тэр нэг болсон зүйлээ цөмөр одоо ингээд яг одоо улам илүү ингээд нэг оюун санаа руугаатай ингээд ойлгоод яг өнгөрсөн анхны хайраа санана гэдэг шиг ингээд яг тэр нэг төрсөн процессоо улам ингээд сайн сайхныг мэдэрж байгаа мэдрэхийн тулд ингээд өнгөрсөн рүүгээ одоо цөмөрөө яарж одоо тэр бурхны сайн сайхан дээр бүх зүрх сэтгэлээ тавих гэдэг гэсэн. За цаашаа бүдэргэлээ 6 дахь тэр байсан тий. Тэгээ зүрхийг нь цэвэрлж байгаа. Тэгсэн чинь цэвэр зүрхтэй болсон хүн 7 дугаарт нь яаж байгаа вэ гэхээр амар тайвныг тогтоож байгаа байхгүй. Бусад хүмүүсийг бурхантай эвлэрүүлж байгаа. Ингээ бурхантай одоо ягаад тэгэхээр цэвэр зүрхтэй хүн чинь шууд бурхныг харна гэж байгаа байхгүй. Тэгэхээр шууд бурхны төлөөлөгч болж байгаа учраас өөр нэг гуйлахч явж исэн чинь шууд хинэ бата чи яг өгч чинь үү би чамайг мундаг хүнтэй танилцуулъя. Тэр хүн надад намайг энэ батхыг минь арилгасан намайг нурууны бүхтэр өвчнийг ингээд идгээсэн би тэгшин зогсож чинь надад хувцс өгсөн надад орон байр байгаа надад ихнэр хөр хүүхэд байгаа би англи хэлтэй болсон ингээд мэдлэг зэдлэг чадвар мадар бүхэн байгаа тэр хүнийг танилцуулъя гэж чадна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хүн л чадна. Тийм учраас энэ 7 дахь нь амар тайвныг тогтоогч болж байна гэсэн үг байхгүй. Холбож өгч чинь бурхантай. За тэгсэн чинь сүүлийн хоёр нь батаараа очиод ингээд танилцуулъя гэсэн чинь батаа доржоо хоёр хүн байсан чинь батаа нь хөө ямар гоё юм бэ ингээд ирнэ. Гэтэл ихэнх нь заяа 100 хүний ихэнх нь хавч
хавчин гэдэг байгаа байхгүй. Хавчин. Тэр нь болохоор 6 дахь 8 дахь дүр төрх нь хавчиж эхлэн манусыг. Яагаад гэхээр бурхантай ингээд танилцуулахын тулд танилцуулсан чинь бурхан нь биш тий. Дахиад нэгээс эхлэх хэрэгтэй байхгүй нөгөө юм чинь. Тэгэхээр сүнсэндээ ядуугаа ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ сайн сайхан нэг ойлгохгүй шүү дээ тий. Яг гинтэ гэдгээ хүлэн зөвшөөрж гуйлах чинь гэдгээ хүлэн зөвшөөрж ижил нөгөө тийм үү би яг адилхан би гуйлах чинь над туслаач гэхэд. Тэгсэн чинь нөгөө яг адилхан гуйлах чинь мөртлөө ингээд батаа би чамайг ингээд танилцуулаад чи яг хүлж өгөх шүү дээ гэдгсэн чинь солиорч ийн би хүлдэж өгөхгүй би дулаах уу наад харин шашнаа зайлуул майлуул гээд хүлдэж өгөх гэж байгаа мөртлөө үүсч өгөх гэж байгаа мөртлөө туслах гад гэсэн чи өөдөөс ингээд надгаа зайлуул би моосаж гисэн би шүүхч байсан цагдаа байсан багш байсан хүн шүү яалаа гэж чамаас юм гуйж идэн чи бол архичин байсан биздээ гэдэг ийм муухай бардам зан сүнсэнд ядуу байдал байхгүй. Тэгээ тэрнээсээ болоод ингээд намайг хавчна гэсэн үг байхгүй. Иймэрхүү юм. Ер нь нийгэмд нэг иймэрхүү юм би болдог гэсэн санаа. Хамгийн зөвмөр экстрим нь ярьж байгаа. Тэгээ хавчна гэж байгаа. 8 дахь дүр төрх нь. Тэгээ хамгийн сүүлийнх нь юу гэхээр хавчлага авч ихтаа бид нар биш тий баярлна гэж. Баярладаг. Хавчигдж ихтаа хүртэл баярладаг. Яагаад вэ гэхээр бүх итгэгч бүх цаг үеийн хуучин гэрээний бүх цаг үеийн итгэгч нарыг тийм байсан нэгдүгээр хоёрдугаарт мөнхөө улсад шагнал байгаа учраас шагналаа хараад ирээдүйн сайн сайхнаа хараад бид баярлж байгаа. Нөгөө хүний төлөө хийсэн очсон бүх зүйл маань тэнгэрт ингээд шагнал болж тэмдэглэгдэж байгаа учраас тэгээ утгагүй бид ирээдүйндээ сайн сайхнаар байгаа. За ямар ч юм ингээд энэ саяны ярьсан нэг иймэрхүү манусын нэг ийм дүр төрх яг сарл байгаа даа зү. Өөрөөсөө гэрэлтэж байгаа юм юу ч байхгүй. Дандаа зүгээр нэг ийм өхмөл гариг. Гэтэ над дээр бурхан ойнгуут би дэлхий рүү гэрэлтэж чинь. Гэсэн чи дэлхий болохоор тэг шүн болохоор шүн наарч яах вэ? Шүн сармал намаа гэрэлтүүлдэг дээ гээл те. Манусыг ингээд алдаршуулах гал те. Одоо энэ яг хамгийн сүүл зөмөр хайлт гарна нэг алдаршуулахтай хамааралтай. Ямар ч юм ингээд биднийг харахаараа гэрэлтэж байгаа юм шиг харагдана. Бод байдал дээр яаж гэрэлтэж чадчих байгаа вэ гэхээр манус зүгээр ухмлээрэл байгаа. Ухмлээ хүлэн зөвшөөрөл зүгээр нарны гэрлийг би ухмлээ нарны гэрлэм над дээр тусгаж тэгвэл тусгаж над ихлээр надад гэрэл хэрэгтэй байна. Тэгээд нарны гэрэл над дээр ирж байгаа. Тэгсэн чинь тэрүүгээрээ би ингээд зүгээр өөрөөрөө байхад автоматар ойгоол хүмүүс гэрэл одоо тэг нөгөө нэг юуг энэ нөгөө нэг давслаг амт ягаал гэрэл бий болоод байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол би за юу те одоо юу гэдэг за ангийнхнаа би таныг давслаг болгоно би гэл амнаас нь гарч байгаа үн хүртэл те цаанаасаа нэг юм бардамлынхын юм нийлрээлтэй. За би таныг мутгаас ч хамгаалan заяа. Би таныг гэрэлтүүлнэ. Над болохоор библийн юм чухал юу санаа байна мэн гэл те. Тэгэл ярьж байгаа юмасаа ингээл би гэж оволзоол нь штэ. Тэгээ энэ өөр яг одоо нөгөө нь яг тэр нэг юм харанхуй хүчийг хөөж чадахгүй заяа. Эсэргээрээ холилдоод ирэхлэн заяа. Эсэргээрээ өөрийнх нь гэрэл нь харанхуй болоод нэг үл анханасаа гэрэл байгаагүй ч юм уу. Яг тэр харанхуй хүчгээд байгаа чи одоо зөвмөр бас харах юм бол шал өөр юм яригдаад байгаа байхгүй тий. За энэ хүртэл ер нь ойлгогдож байна уу? За зөвмөр Матай 16-гийн 15-аас 19-ыг гаргая. За одоо энд гоё хэсэг байгаа. Матай 16-гийн 15-аас гаргацсан уу? Та нар унших уу? 1 2 3 Тэр харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэн Симон Петр та бол Христ амьд бурхны хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь Йонагийн хүү Симона чи өрөөлтэй учир нь үүний чамд мах цуусан биш харин тэнгэр дэх эцэг минь илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи Петр энэ хадан дээр би чуулган баасан бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалгад дийлэхгүй. Би чамд тэнгэрийн газар дээр юу холбон тэр нь тэнгэрт холбогдно. Газар дээр юуг тайлна тэр нь тэнгэрт тайлагдах болно. Амен. За саяны ишлэгийг харах юм бол хараа. Энийг би энэ хэсэгтээ яаж холбогдож байгаа вэ гэхээр ингэж байгаа. 9 өрөөлт дүр төрхтэй нэг хүн байж тээ. Тэр нь ингээд түрүүн ярих юм бол нэг юм сар гээл зөмөрөд үрсэлсэн ингээд өөрөөсөө ч гэрэлтэхгүй зүгээр байж идэг нэг үхмэл гариг. Угаасаа амин биднээс биш байхгүй бурхнаас. Тэгээ тэрийг хүлэн зөвшөөрсөн. Бүх юм танаас гэдэг хүлэн зөвшөөрсөн нэг юм доожоогүй юм шиг харагдаж байгаа. Тэгсэн мөртлөө доожоогүй юм шиг нэг итгэгчид бурхан ямар эрх мэдэл өгж байгаа гэж ийм эрх мэдэл байхгүй. Тийм учраас шууд дайр гэдэг байгаа байхгүй. Ягаад тэгэхээр зүгээр тойл зүгээр ингээд те нэг юм чи өөрөөсөө гэрэлтэх алдгүй зүгээр чамд бий байгаа учраас чи чамд байгаа одоо бурханы ингэж хэлж байгаа гэсэн үг байхгүй. Чи
намайг чамд байгааг чи маш сайн 100% ойлгож чадж байгаа учраас, даруй чадж байгаа учраас хүссэн газар руугаа дайраад. Яг тэгэхээр би чамтай хамт байгаа учраас. Би давс чинь, дамслаг хамт чинь, би гэрэл чинь гэж хэлж чадж байгаа байхгүй бурхан. Тийм учраас тийм сул дорой байж чадж байгаа хүнд эрх мэдэл өгдөг байгаа байхгүй. Одоо хараа. Матай 15 дээр харин Есүс харин намайг хэн гэж хэлэх вэ гэсэн чинь Симон Петр та бол Христ амьд бурхны хүү. Энэ болохоор яг авралын тунхаглал байхгүй юу? Христ гэдгийг цаа ингээд теологийн утгаараа зардлахаар Есүс бол аврагч гэдэг санаа гардаг байхгүй юу? Тэгээ Есүсийг аврагчаа болгосон хүн Бурхны хүү гэдэг нь бас теологийн юугаараа санахаараа үхлээс амьсгалын дараагаар нэргээ Бурхны алдар суудаараа эргээд эзэн гэдэг санаа байхгүй юу? Есүсийг аврагчаа болгосон, Есүсийг эзнээ болгосон хүн бүх юм нь тэр хүний хувьд Есүс болчихж байгаа байхгүй юу? Өөрийнх нь өмнөөс үхээд, өөрийнх нь өмнөөс амьлаад, өөрийнх нь үлдсэн бүх амьдралыг нь эзэн болоо явж байгаа. Өөрөөр хэлбэл яг би бол зүгээр сар, та бол миний нар. Минь намайг өдөрт, гэрлийг минь надаар ойлгоод намайг өдөрт гэж ингэж хэлж чадсан хүн тардаа эрх мэдэл ардаа. Есүс түл хариуд нь Йонагийн хүн Симоно чи ерөөлт хийе. Учир нь ардаа үүнийг чамд мах цусна биш харин тэнгэрт эцэг минь илчилсэн юм аа. Ариун сүнсээ итгэгч нар яг энийг бий болдог байхгүй. Би мөн чамд хэлье ардаа чи Петр буюу хад энэ хадан дээр буюу түрүүний ярьсан энэ ардаа сайн мэдээний үндсэн итгэлсэн энэ зөв 9 ерөөлт дүр төрхийнхаа дагуу байгаа энэ байдал дээр чинь гэсэн үг бассан. Яг чи зөв хандлагатай байгаа, зөв итгэл үнэмшилтэй байгаа учраас энэ байдал дээр чинь би чуулганаа босгох бөгөөд за одоо харж байгаарай. Чуулганаа босгоно буюу ингээд өөрийнхөө төлөөлөгч элчин сайдынхаа том байшингаа тэр нэг дайсны газар харанхуйн газар нутаг дээр дайсныхаа талбар дээр нь өөрийнхөө амбассадор тэр элчин сайдынхаа байшингаа босгочихно зөө. Төлөөлөгчөө тавьчихна. Гэснээр энэ элчин сайдын минь энэ төлөөлөгчийг хардаа үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Буюу дайсны хүч дийлж чадахгүй. Тэгээд Тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг өгнө гэж байгаа байхгүй. Энэ дүрслэх юм бол амар энэ дүрслэл нь маш гоё. Түрүү ярьсан шүү дээ. Эхэндээ бид нарыг энэ дэлхийгээс аваач гэж гоохгүй. Буюу бид нар энэ дэлхий дээр байгаа те. Яг давс шиг харцаан дотор ингээд орно. Энэ дэлхийд байна. Тэгсэн мөртлөө энэ дэлхийн харааллах биш. Бид нар энэ дэлхий рүү илгээсэн харанхуй руу. Тэгсэн мөртлөө харанхуй захихдахгүй, харанхуйг хайрлахгүй яг гэрлийнхаа Бурхны хайрлал ингээд явна гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хардаа Манус харанхуйн дайсны ертөнц дотор ам орсон Тэнгэрийн хаанчлалын тагнуулууд биш зэ. Тэнгэрийн хаанчлалын дайчд байхгүй юу? Дайны талбар дээр бид нар ам орсон байхгүй юу? Энэ дэлхий дээр ингээ шинэ бүтээл болж дахин төрсөн. Тэгээ яг төрсөн чинь гэртээ биш. Яг байршлаар ярих юм бол зэ. Гэтэ хараал нь гэртээ, сүнс нь гэртээ. Яг байршил нь бид нар харанхуйн үхэгсдийн орн гэдэг энэ нэртэй үхэгсдийн орн дотор төрж байгаа байхгүй юу? Бүх итгэгч нар үхэгсдийн орн дотор төрж байгаа. Ганцхан Есүсийн ганцхан жоохтой Библиэд мэдэгдэж байгаа Есүсийн баруун бойны зүүн талд цовдлогдсон тэр хүн л төрөөл маргааш нь хэдхэн секунд дотор гэрлүүг яваад гисэн зэ. Баруун талд нэг зүүн талд нь цовдлогдсон гимтэн байсан шүү дээ. Аалууртын чөлөө гойлгосон чөлөө юу лээ. Гойлгосон чи гимтэн биш л дээ. Нэг гимтэн зэ. Гимт хэрэгтэй. Баруун гарт гимт хэрэгтэй. Тэрнээс бид нар бүгдээрээ үхсдийн орон дотор байгаа байхгүй юу? Одоо та нар бид нар бүгдээрээ. Тэгсэн чинь хараа яг зөв 9 ерөөл дүр төрхтэй буюу үнэхээр даруу яг сар шиг өөрийгөө нарны гэрлэл би амьдрна гэдэг шиг өөрийнхөө бүх юмаа Бурхнаа болгосон хүн энэ үхсдийн орон дотор байхаараа хэдийгээр сул дорой өөрөөсөө юу ч байхгүй. Бүх юмаа Есүс гэж яриад байдаг. Өөрт нь ямар ч юм байхгүй. Бүх юмаа Библийн дагуу хийдэг. Өсөл мөрөөдөл амьдралын зорилго олсон мөнгөө Библийн дагуу гэж ярьдаг. Өөрт нь юу ч байхгүй. Хөгийн арчаагүй гэж яригдан зөө. Тэгсэн мөртлөө сүнслэг их мэдл нь юу гэж энэ үхсдийн орны хаалга дийлж чадахгүй. Тийш цөм гараад Тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг гартаа хатгсан хүмүүс байгаа байхгүй. Тэгээ дэлхийн нөгөө нэг мундаг харин би бол энэ арчаагүй харин би бол ийм мундаг ярьж байгаа хүмүүс нь үхсдийн орон дотроо гинжлэгдээд үхэл рүүгээ явж байгаа хүмүүс. Тэнгэрийн хаанчлалын түлхүүр байтугай Тэнгэрийн хаанчлалыг харж чадахгүй. Дахин төрсөн сүнс ба ус ба сүнсээр дахин төрсөн үл Тэнгэрийн хаанчлалыг харна гэж Иохан 3 дээр байгаа байхгүй. Тэгэхээр хардаа ерөнхийдөө нөгөө нэг хэлэх гээд байгаас нь та анзаарж байгаа хэ. Ямар сул дорой, ямар хоосон сав, ямар сул дорой гэдэг хэдий ч нэ итгэлийн амьдралаар явахдаа ойлгох тусам төдий ч нэ
дотор нь орж иж байгаа тэр хоосон цав дотор ч нь орж иж байгаа ивэл өрөөл нь бүр асар хүчтэй байдаг байхгүй. Тэгээд тэр хүч нь болохоор дэлхийн ертөнцийг бүр ингээд оронгоор нь эргэх чадaltaй хүч. Тэгээд нөгөө нэг шууд нийгэм рүү оч, тий харанхуй руу яв, тэр нэг хамт олон руу оч, зүгээр очиод байж хахад л гэтээ бардамнаж очихгүй байгааз даруугаараа гэтээ яг библийнхээ зөв бодолтойгоо ингээд очиход л зүгээр байж хахад л өөрөө зүгээр ингээд нэг реакц хийхэд л реакшн хийхэд л ямар нэгэн үйлдэл, ямар нэгэн хүн дээр реакшн хийхэд л тэр чинь тэр хамт олныг давслаг болгоно. Тэгээд ялзрахаас нь хамгаалж идэг гэсэн үг байхгүй. Тэгээ бас харанхуй хүч тэнд байхгүй болж идэг. Бөөнөр хүртэл итгэгч нар яадаг вүлээ? Сонсч ирсэн тий. Бөөнөр хүртэл итгэгч нарыг үзэхээр итгэгч нараас айдэн шүү дээ. Тий та нар тийм сонсч ирсэн байх тий. Үгүй юу? Ярьж ирсэн тий. Манай нэг хуучин цуглааны нэг пастор охин байсан юм л да. Тэр гайд хийдэг байхгүй. Жуулчид ингээл план бөөгийнхөр ороод ингээл бөөн ингээл юм үзэл гэсэн. Ой би тэнд байгаа нэг хүн байна. Тэр хүнийг явуулаад тэгэхгүй би юу ч хацдаггүй юм. Тий харин тийм бүр зөндөө байдаг байхгүй. Монгол бөөнөр их болохоор итгэгч жинхэнэ итгэгч нараас ингээд бөөнөр чи ингээд шууд мэдрээдэг байхгүй. Ягаад тэгэхээр гэрэл ингээд очиход харанхуй бүхгэл хөөгдөх байхгүй. Тэгэхээр бизнест нь саад болж байгаа зү. Үйлс номон дээр ч гэсэн Паул нэг хүнийг хөөцсөн чинь тэгээ бөө юм болоод бизнесийн бас нэг бөөл байсан л да. Тэгээ тэр бөөг нь сүнсийг муу сүнсийг зайлуулсан чинь бүр хот даяараа бизнес цогцолоо гэдээ Паулыг алах гээд оролдоодсан байхгүй. Тэгэхээр зүгээр л байж хахад л ингээд шууд ингээд тэнд чи ингээд бүр цаанаасаа мэдэрнэ гэсэн. Ёрын хүч ч гэсэн харанхуй гэл алга болно гэсэн санаа. Тэгэхээр тэгэд хүрж байгаа зүйл нь юу гэхээр яг таавал миний бүх зүйл гэж бурхнаас бүрэн хамааралтай байгаа үнэлийн нөлөөлөл гаргана гэсэн. Тэгэхээр энд гэж байгаа ихний санаа хэлэх гээд байгаа санаа энэ эрх мэдэл заяа. Дагалдагчдын эрх мэдэл итгэгчдийн хаанчлал энэ дэлхий дээр байгаа хамгийн том хүч байхгүй юу? Есүсийн дагалдагч буюу Христ итгэгч нарын ноёрхол эрх мэдэл энэ дэлхий дээр байгаа ялзралыг, завхарлыг, харанхуйн хүч буюу Эфес 6 дээр байгаа сатааны хүч, үхлийн хүч, хараалын хүчийг тэр бөөнрээр дамжуулаад орж ирдэг те элдв янзын мөнгөний шунал мундаа тэр мамоны чөтгөр мөтргөө элдв янзын юм орж ирдэг тэр бузар муугай зүйлийг итгэгч нарын хаанчлал буюу итгэгч нараар дамжуулаад орж ирж байгаа тэр нэг юм асар аимшигтай хүч чадал дэлхийн ертөнцийг ингэж нөлөөлнө гэсэн үг байхгүй. Харанхуй хүч байхгүй болгаал амт оруулаад ингээл ингэсэн санаа. Тэгснэ Мата занийг уншаад явах. Мата 28:18-аас 22 гэж байгаа шүү дээ. Тэнгэр газар дээр Есүс үхлээс амьсныхаа дараа тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн гэж байгаа юм заяа. Тэгснэ өөрөө яваад өгч байгаа. Эрх мэдэл нь хаана үлдэж байгаа вэ гэхээр иймээс та нар явахтун бүх үндэстнийг дагалдагч болго. Эцэг хүү хариуцсан нэр тэдэнд баптизм хүртээ. Миний та нар тушаасан бүгдийг сахин биелүүлэхэд тэдэнд заа. Үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байна. Нөгөө эрх мэдэл нь. Тэгэхээр дагалдагчдын дээр, итгэгч нарын дээр нөгөө эрх мэдэл нь байгаа байхгүй юу? Чөтгөрийг явах, үхсдийн орныг ялах, нөгөө харанхуй зүгээр ингээл гэрэл дээр ингээд дүлх мүлх шаардлагагүй байхгүй. Яа гэрлээ цацруулъя. Ингээд гэрэл цацраал аним дээр дэх шаардлагатай. Аним шигтэй. Зүгээр ингээл яг даруу яг библийн дагуугаар байхад бузар муу ноёрхож байгаа тэр нэг юм аимшигтай газар очиход л түрүүний бөө мэдэрнэ гэдэг шиг харанхуй хүч мэдэрнэ гэсэн үг байхгүй. Тэгээд тэнд ингээд шууд харанхуй хүч нь алдагдана гэсэн. Гэтэ бид нар гэрлийн хүчээрээ явж байгаа тохиолдолд ч тийм гэрэлтэж байгаа тохиолдолд харанхуй шууд байхгүй болно. Тэгэхээр яг гэрэлтэж явж гинөө гэдэг л асуудал байгаа байхгүй тийм. Тэхийн бол нөө 9 эрүүл дүр чинь яг танд яг байх хэрэгтэй гэсэн санаа. За тийм учраас ингээд нөлөөлнө гэсэн үг. За одоо энд нэг юм энэ хоёрыг та нар хардаа та нар гэж байгаа шүү дээ. Та нар чи гэж хэлээгүй те олон тоон дээр та нар газрын давс. Тэгэхээр давс олон тоон дээр хэлэгдэж болох уу? Давс олон тоон дээр яригдж болох уу? Заавал яригдж шүү дээ. Яа. Ширхэгтэй тий. Нэг жижигхэн ширхэхгүй нийлээд давс болдог. Тэгэхээр яалтчгүй нэг итгэж биш гэсэн аахгүй. Чуулган хамт олон. Хамт олноороо энэ нэгдэл чинь нөгөө Христийн бие эргэтэн хонин сүрэг гэл те бид насаа өвлийн гэмтэр яасан шүү дээ. Тэр нэг дандаа олон тонд байдаг байхгүй. Тэр олон нэгдэл нийлжиж тэнд амт оруулдаг нөлөөлдөг гэсэн санаа. Нэгдэл дотроо байнга мэдээж ганцаар үе байх үе гарч ирнэ. Тэгэхээр тэр ганц нэг нь зоргоор явна гэж байхгүй байхгүй. Заашгүй цуглаан төвтэй явдаг гэсэн. Цуглаан төвтэй. Тэгжээж тэнд эрх мэдэл нь толгой эргэтэн гүйл гэдэг юм яригдана. Хоёрдугаар та нар бас ертөнцийн гэрэл гэж байгаа. Гэрэл гэдэг дээр гэрэл олон тоон дээр яригдчих болох уу? Тий.
Гэрэл олон тоон дээр яригдчих болох уу? Тий. Тэгвэл таамаг л да. 14 дугаар ишлэгийг уншиж та. Матай 5:14 дээр эндээс та нар ингээд шипи аваад хариулах гэдэг оролдоо. Матай 5:14-өөс уншаад гэрэл олон тоон дээр яригдвал яг үж яригдмаар юм шиг байна. Зүгээр үгээр нь хэлэхгүй шүү. Зүгээр тайлбарлаж хэл. За, яг ойлгоорой зөө. Яг яагаад гэрэл олон тоон дээр хэлэгдэж болох вэ? Яг үгээр нь яагаад гэвэл энэ дээр ингэсэн бай. Тийм учраас ингэж тайлбар зээ. Ганц үгээрээ хэлээд ихгүй. Зүгээр нэг шалгалтаа өгөөд дүү авах гэж байгаа биш зөө. Яг ойлголоо. Матай 5:14 дээр ингэсэн байна. Есүс хэлэхдээ та нар ертөнцийн гэрэл гэж та нар гээ олон тон дээр. Харин тийм. Гэхдээ гэрэл нь яаж олон тоон дээр яригдах юм гэдгийг асууад байхгүй. Давсыг бол ойлгоцсон олон ширхтэй юм байна. Та нар сайн ингээд хэдэд хэлсэн юм дотор чинь хариулт нь хэлэгдсэн байхгүй юу? Гэхдээ би тэр чинь тооцохгүй байгаа нь тайлбартай байж би яг авах гэдэг байгаа байхгүй юу? Тайлбар л хэрэгтэй. Сая бол та нарын хин нэг нь хэлсэн юм бол гол нь тайлбар хэрэгтэй. Ягаад тэгэхээр ингээд ийм учраас олон тоон дээр гэрлийг олон тоогоор олон гэрэл гэдгээр илэрхийлж болох юм шүү гэдгсэн. Тэр хот олон гэрэл байгаа шүү дээ. Тэгжиж л уулна. Олон гэрэл нь ямар гэрэл юм? Сая бол хүн гэдгээр би үгүй гэж хэлсэн. Хүн өөрөөсөө гэрэлдэхгүй шүү дээ. Бид нэр хаанаас гэрэл гарах юм? Юу нэг Зөвөрлөл дээр нь хэлж байгаа тийм дээ. Хот ч олон гэрэл байж ижил тэр уулан дээр хот үлнэ. Олон гэрэл нь юу нэг гэрэл жишээ нь? Жишээлбэл олон гэрэл. Хүн гэрэлдэхгүй. Хүнөөсөө хотод юу гэрэлдэх юм? Хаалт гэрэл тийм. Тэр энэ ихгүй да. Би албаар яг ингээд тодорхой хэлүүлэх гэсэн байхгүй. Асар олон байшин байгаа үстэй. Яг тодорхой хар да. Хот гэхэр чинь асар олон айлууд яригдана. Хүн өөрөөсөө гэрэлдэхгүй шүү дээ. Маш бодиттой дэнлүүний гэрлүүд, асар олон дэнлүүний гэрэл, асар олон гэрэл мэрэл ингээл те ламаны гэрлүүд байхгүй. Тийм утгаараа хот гэдэг нь өөрөө асар олон тоон дээр яригдж байна гэсэн. Тэгээ яг хэлэхэд байгаа санаар да яг Библи дээр өөрөө ингээд яг ишлэл дээр ингээд тодорхой ихлээр алж гарах хэрэгтэй гэсэн байхгүй. Давсга яалчгүй олон ширхэг яригддаг. Уулан дээрх хот ихэр яалчгүй олон гэрэл яригддаг. Тэгэхээр одоо цөмөрөө 3 дүрслэл биш 2 дүрслэл гэдэг цөмөр ойлгочлаа шүү дээ. Та нар бол ертөнцийн гэрэл. Тэгснээ уулан дээр хот ингут нэг юу гэрэл ээжсэн хот ярьж байгаа гэсэн чинь аагүй. Хот нь зүгээр гэрлийнхээ олон тоон дээр илэрхийлж байгаа юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт нуугдахааргүй ил гэдэг санаа байгаа даа шүү дээ. Окей. За тийм учраас ингээд та нар энэ хоёр нөлөө нь хоёулаа олон тоон дээр яригдж байгааз. Окей. За одоо цөмөрөө нэг сая үдсэн санаагаа жоох ингээд тодруулаа яваад ийзээ. Одоо цөмөрөө энэ нэг слайдыг дуусгаад болох юм. Энд нэг хэд хэдэн юм цөмөрөөр нэмж үзье. За одоо цөмөрөө та нар ингээд эхлэл 6-гийн 5-ыг гаргадаа. Эхлэл 6-гийн 5 ориглоос цаашаага эхлэл 8-ийн 21-ийг гаргачих. Оргил 3 эрэхтэй нь эхлэл 8-ийн 21, 3 эмэгтэй нь эхлэл 6-гийн 5 гаргачих. Яг 3 юм шүү дээ. 8-ийн 21, эхлэл 8 дугаар бүлгийн 21. Нөгөөх нь охтууд нь эхлэл 6-гийн 5. Охтууд нь олцсон уу? За чанга уншаарай. 1 2 3 Эзэн дэлхий дээр хүмүүсийн хорлонд муу үлэмж их бас Өөрхнийх нь хамаг бодол санаачил ямагт муу муухай болсныг хараад гэж дуусч байна те. Аха. Хардаа энэ дээр ингэж байгаа зүрхнийх нь хорон муу санаа нь ямагт бузар муухай гэж байгаа. За энийг харж байгаарай. Эхлэл 6 дугаар бүлэг дээр энэний дараагаар нь юу болж байгаа вэ? Үер болж байгаа зэ. Тэгэхээр хардаа дэлхийн ертөнц бүтээгдснээс хойш 2 ертөнц байгаа байхгүй бид нар мэдж байгаа шүү дээ. Ноагийн антидиливиан гэж ярьдаг. Ноагийн өмнөх үерээс өмнөх ертөнц тэр нөгөө нэг юм уу байсан те. Хүмүүс бараг 1000 насалж ирсэн, динозавр байсан те. Бороо мороо ордгоо байсан, нөгөө нэг амар гадарчим маха идчихгүй байсан гэ те. Хүн мах иддэггүй байсан. Яг идэх ёсгүй байсан гэ. Тэгэхээр тэр нь болохоор дэлхийн ертөнц Ноагийн үерээс усан шүүлтээс өмнөх ертөнц аахгүй юу? Усан шүүлтээс өмнөх ертөнц нь юу гэж илэрхийлсэн гэсэн чинь хардаа. Зүрхнийхэн санаархал нь хорон муу, ямагт хорон муу. Энэгээр би юу ярих гэдэг вэ? Нөгөө газрын давс гэсэн шүү дээ. Гэсэн чинь газар нь өөрөө юм ялзарлаар дүүрэн газар байгаа байхгүй юу? Анхны дэлхий яг ийм ялзарсан. Яг нь Адамаас хойшоо заяа. Адамын гим нүглээс болоод ялзрал бий болчихж байгаа юм заяа. Тэгээд усаар шүүхээс өмнөх, Ноагийн үерээс өмнөх энэ 5 твмийн үүсгээс өмнө нэг том цул байх тэр үед хүн төрлөختөн
ялзарлаар дүр зүрхнийх нь хорон санаархал нь ямагт хорон муу. Тэгсэн чинь ингээд ямагт хорон муу учраас бурхан ямар бузар муу ялзарж ийна энэ дэлхийгээд устгаж байгаа. Гэтэ нэг хүнийг үлдээгээд 8 гишүүнтэй нэг гэр бүлийг үлдээгээд тэгээд ингээд үерийн түүх бий болоод авраад гарч ирээд юу болж байна? Дараагийн ишлэл сумаараа. Тэгээд шинэ дэлхийн ертөнцийн үүссэн чинь нөгөө ялзрал нь байхаа болсон байна харъя. 8:21-ээс 1:23. Тэгэхэд эзэн тааламжид үнрийг таашаан сойрхож зүрхэндээ айлдахдаа би хүн төрлөختнөөс болж газрыг дахин хизээж харахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багасаа л ёр юм уу байдаг. Би хамаг амьтныг урдын шигээд дахин хизээж устгахгүй. Амен. Зүрхнийх нь хорон санаархал нь ямар гэж юм? Бүр багасаа хорон муу ёр юм уу гэж байгааз? Хэвэр байгааз. Нэг бузар муу дэлхийн ертөнц гимнүүдээс бол бузар муу болцсон, ялзарцсан. Нөгөө нэг ялзарс ингэсэж давсных нь гол үйлдэл нь юу гэлээ? Ялзарлыг удаашруулах ингээд тогтоох гэсэн санаа тий. Ялзарлыг ялзрахаас нь жоохон хамгаалж байгаа. Бидний нэг үүрэн тэр гэсэн шүү дээ. Дэлхийн ертөнц угаасаа юм байгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь эхний ялзарсан дэлхийн ертөнцийг боли ялзарлаас нь байхгүй болгоод шүүгөөд шинэ дэлхийн ертөнцийг бүтээгээд шүүгөөд шинэ дэлхийн ертөнцийг бүтээсэн чинь дахиад хэвээрээ. Ялзарсан дэлхий. Ялгаа нардаа дунд нь нэг л юм байгаа зэ. 8:20 дугаар ишлэлийг унш. Юу гэж байна? Эхлээд 8:20. Эзэн зориул Нова тахилын ширээ босгож бүх цэвэр амьтад бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаал тахил өргөв. Дахил байгааз. Дахил. Энэ дахилаар Есүсийн загалмааг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр Есүс Христийн загалмайн сайн мэдээ. Есүс Христийн загалмайн тэрхүү сайн мэдээнд итгэсэн итгэгч нарын тэр нэг юм загалмайгаа үүрээ загалмайг гэрэлтүүлж байгаа тэр нэг Христ итгэгч нарын дүр төрх ялзарлыг ингээд тогтоон барьж байгаа байхгүй. Тэгтээ юу хүртэл шүүлт хүртэл ялзарлыг байхгүй болохгүй заяа. Зөв тогтоон барьж байгаа. Харин ялзарлыг түр хэлсэндээ ялзарлыг байхгүй болгож байгаа нь болохоор гэрэл гэдэг санаа байгаа байхгүй. Окей. Цөмөр одоо ганц ишлэг харъя. 2 дугаар Петр 3:6-7 энд цөмөр одоо саяны хоёр ертөнц хуйлаа гарч иж байгаа байхгүй. 2 дугаар Петр 3:6-7 тэр үеийн дэлхий усан галавт автан устгагдсан аж энэ нөгөө нэг үерээс өмнөх ихний дэлхий зэ. Нөгөө олон жил амьдардаг те динозавр байсан дэлхий. Усан галавт устгагдсан аж харин өнөөгийн тэнгэр газар нь түүний үгээр байгаа бөгөөд гэж байгааз нэг юмар ингээд тогтоон баригдаж байгаа байхгүй юу? Үгээр байгаа бөгөөд галд зориуллагдан сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүрлийн өдөрт хадгалагдаж байна гэж байгааз. Тэгснэ? Болсон тий. Тэгэхээр хоёр дахь шүүлт бидний хүлээж байгаа байхгүй юу? Бидний ч явах дэлхийн ертөнцийг. Тэр нь гал. Ялзрал байна шүү дээ те ингээд ялзралыг ингээд итгэгч нар ялзралыг ингээд удаашруулж байгаа заяа. Одоо шууд одоо энэ санаа. Энэ дэлхий дээр байгаа үл итгэгч нар хэрвээ итгэгч нар байхгүй бол давс байхгүй бол шууд ялзрах байхгүй хөрөгч гэж байхгүй. Шууд өмхөрөх гэдэг байгаа байхгүй. Өмхөр нугаас. Нэг итгэгч байхгүй байх юм бол дэлхийн ертөнц шууд өмхөрөөл шууд галан чүл ертөнцөө. Итгэгч нар бид нар зүгээр л оршин тогтнож байгаа нь түрүү хамгийн ихэнд та нараа илэрхийлсэн те. Оршин тогтнож байгаа энэ дэлхий дээр байгаа үл итгэгч нарыг энэ дэлхий дээр ингээд өөрөө амьдрах боломжийг нь удаашрлыг нь бид нар удаашруулж өгч байгаа байхгүй. Ингээд ялзрахаас нь ингээд ийм хамгаалж байна гэдэг санаа. Тэгэхээр одоо ингэж байгаа газрын энэ дэлхийн ертөнцийн ялзарж байгаа дэлхийн ертөнцийг бид давс байж ингэж одоо давс шиг нөлөөлж байгаа нь биш те чимээгүй заяа. Заавал юм ярих шаардлагагүй. Чимээгүйгээр тэгсээ би итгэж байна гэж өөрийгөө илэрхийлэх шаардлагагүй. Зүгээр л нуугдамлаар өөрөөрөө зүгээр оршиж байхад хүртэл энэ давслаг нөлөө нь бий болдог гэдэг байгаа байхгүй. Тий. Одоо гэрэл нь болохоор өөр зөө. Заавал гэрэл нь ил гарч амаараа ярьж үйлсээрээ яана. Давс нь болохоор зүгээр оршиж байхад гэхдээ гол нь нөгөө хүмүүс дунд нь байж хэвчээ тий. Оршиж байхад л тэнд тэр хүмүүсийг ингээд нэг юм одоо тий оршин тогтнолыг нь удаашруулж байгаа гэсэн зөө. Одоо энэ Библийн дагавар ийм хэдэн юу байгаа зөө. Давсны талаарх. Эдгээрээс хамгийн чухал нь болохоор түрүүний яриад байгаа зүйл. Гэтэ цөмөр дуртчихъя. Давс болохоор биш те түрүү хэлсэн цэцэд гаргаж ирсэнтэй амтлах үүрэгтэй те.
давслахаар амт оруулдаг, амтгүй. Йов 6-гийн 6 дээр ч гэсэн санаа байгаа байхгүй юу? Йов 6-гийн 6 дээр амтгүй зүйлийг тий одоо давслахгүйгээр хэн идэж чадах вүлээ? Өндөгний цагаан амттай байдаг гэж юу гэдэг ишл байгаа зэ. Өндөгний тэр ишл байгаа. Яг нөгөө зарим 2004 он дээр өндөгний цагаан гэдгээр байгаа. 13 он дээр жоохон өөр сонирхдаг байлаа. Яг олон библийн англи библиудээр өндөгний цагаан гэдгээр байгаа байхгүй. Тэгтээ угаасаа тийм шүү дээ. Шар нарийн амттай өндөгний цагаан ямар ч амтгүй шүү дээ. Тэгэхээр давслахаараа амт оруулдаг тий. Ямар ч үсэн давс гэдгийг болохоор амтлах гэдэг санаа. Энэ утгаараа ч гэсэн бид нар энэ дэлхийн ертөнцид амт оруулна. Гэтэ түрүү ярьсантэй бас бүрэн гол санаа нь гарч ирэхгүй байгаадагаас тий. Ер нь бол ингээд бидний зөв байгаа нь болохоор дэлхийн ертөнцид ингээд амт оруулж утга учир оруулах тийм гэдэг үнцг бас байгаа. За хоёрдугаарт нь хардаа давсны хоёр дахь нөлөө нь болохоор юу вэ гэхээр хорсгодог. Идээ шархан дээр давсыг ингээд хүрхээр хорсгоно. Гэтэ ингэж байгаа шалтгаан эдгэх зорилготой гинэ. Эдгэх зорилготой. Ингээд хорссон ч гэсэн ингээд тухайн шархыг эдгээд юм байна. Тэгэхээр бид нар дэлхийн ертөнцийн тэр нэг юм асуудалтай зүйл дээр бид ингээд асуудал шархахтай тэр нэг юм дээр итгэгч нар ороход тэнд нэг энэ улам асуудлыг яагаад гашуун болгож байгаа юм шиг болгож тэрийг эдгэх бас тийм бидний үүрэг байдаг гинэ. Бас нэг юм үнцэг байгаа тий. Амар тийм нэг юм гашуун үгээрээ, гатуу байдлаараа тухайн нөхцөл байдлыг ингээд нэг юм эдгэрэл зөв юу руу чиглүүлдэг гэдэг санаа. Яг Ezekiel дээр бас ийм санаа байгаа. Артлын ишлүүд нь яг та надад харж болно дараа. За тэгснэ давс цангуулдаг гинэ. Цангуулдаг. Давстай тэгдэг тий. Давстай далайн ус уухаар улам цангадаг тий. Тэгэхээр яг энэ адилхан итгэгч нар ингээд зүгээр л оршчиход хүмүүс итгэгч нарыг харахаараа ингээд атаархдаг гинэ. Атаархах. Тэгээд энэ яд нар яагаад ийм байгаа юм бол Ром 11 дээр болохоор Израильчууд харь үндэсний итгэгч нарыг хараад атаархахын тулд Израильчуудыг атаархлын төрүүлэхийн тулд харь үндэстэн аврагдсан гэдэг хэлж байгаа байхгүй юу? Өөрөөр бидний цангааг нь бий болохын тулд Бурхны ард түмэн аврагдаг байхад энэ муу ноход гэж нэрлэгдсэн харь үндэстэн аврагдчихээн. Тэгээ бид нар яах юм бэ гэдэг юм. Йоо хатаж өглөө штэ ингээд нэг юм тэр ихтэй нөгөө нэг дахиад нөгөө сүнсэндээ ядуу байдлыг бий болох те нэг юм цангаа зөвхт байдгийн төлөө үүсэж цангах. Нэгдүгээр Петр 3:15 дээр болохоор та нарын найдварыг хараад найдварын чинь талаар хүмүүс асуухад ямагт хариулахад бэлэн байгаарай ингээд даруу дүлгөөн хайраар хариулахад бэлэн байгаарай гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар зүгээр ингээд оршчиход биднийг хараад ингээд ёо энэ дэлхийн ертөнц амар зовлонтой байхад яагаад энэ хүн ингээд адилхан зовж байгаа мөртлөө ямар ч зовоогүй юм шиг ингээд нэг хаанаас юм олоод уучваа. Хаанаас уух юм олоод уучваа. Ус олдохгүй ингээд жаргал олдохгүй, амар тайван олдохгүй, баяр хөөр олдохгүй энэ дэлхий дээр энэ адилхан зовж байгаа мөртлөө яагаад цангаагүй юм шиг яваад байна гэд нэг юм ойлгож байна. Хаанаас энэ ус олоод уучваа ингээд цангаж байгаа юм нь улам атаархлын төрүүлэх зорилго бас нэг юм нөлөө байдаг гэдэг байгаа байхгүй. Гэтэ бид нар яг нөгөө юугаар явж байгаа тохиолдол тий. За тэгээ хамгийн гол санаа нь болохоор за одоо энэ дээр амар чухал санаа. Хамгийн гол санаа түрүүн бид нар ярьсан энэ хоёр ертөнцийн тий Новагийн өмнөх дараах гэдгээр ярьсан боловч одоо энэ дээр маш гой санаа байгаа. Муутахаас хадгалдаг гэдэг дээр муутах буюу мөххөөс нь ялзархаас тэр утгаа бүр үхэх бата гэдэг үл итгэгч хүү хажууд бата доржоог баахыг үл итгэгч хамт олонныхаа дунд чи ганцаархнаа итгэгч ингээд байж хахад тий тэнд байгаа чи тэнд зүгээр чи зөөрөө орчиход хүртэл тэнд байгаа хүмүүсийн дээр бурхан шууд шүүлтээ ирэхгүй шүүлт нь ингээ удааш ирдэг гэдэг байгаа байхгүй. Чи тэр хамт олонны дунд зүгээр байгаа тохиолдолд хүртэл тухайн танаа гэр бүлд чи ганцаараа итгэгч ингээ байж хахад хүртэл чамаас болоод бурхан тэр гэр бүлд шууд шүүлтээ ирэхгүй гэд ялцрахыг удаашруулж байгаа байхгүй. Нэг юмны төлөө шүү дээ. Тэр юм харин юу вэ гэхээр одоо гэрэл гэсэн аахгүй. Гэтэ ингээд удаашруулж. Тэрийг одоо илэрхийлсний гой санаа байгаа. Эхлэл 18-ын 23-аас 24-ыг гаргаж болно зэ. Гэтэ би шууд ярьчих. Яг тэр унших юм бол жоохон юу харилцан яриа байгаа байхгүй. Эхлэл 18 дугаар бүлгүүдээр Авраам дээр 3 тэнгэрлэгч ирдэг байхгүй юу? Нэг нь болохоор эзний тэнгэрлэгч гэдэг нэртэй. За тэгээд өмнөх өдөр нь ингээ ирээд Авраамын гэрт хоолунд идж байгаа. Тэгээд онцоод маргааш нь хоёр нь Содом Гомороо явж байгаа юм зэ. Нэг нь Авраамтай хамт үлдээд тэгээд ярилцдаг байхгүй. Тэгсэн чинь Авраам Содом Гоморыг удахгүй устганаагаад Лот байгаа шүү дээ тий. Данаар санаж байгаа бол
дүү Лот нь Содом Гомород байгаа байхгүй юу? Ижил хүүстэй хот шүү дээ тий. Завхаалын хот. Тэгээд тэгсэн чинь Содом Гоморог одоо устгах гэж байна. Энэ бузар муухай хот мод ингээд одоо нөгөө шүүлт нь ирж байгаа байхгүй юу? Түрүү ярьсан шүү дээ. Одоо шууд ялзруулъя. Одоо мөхөө сүрүүлээ. Тэгсэн чинь нэг чиглот гэдэг тэрийг хойшлоо. Тий, хойшлоо. Үгүй хойшлуулах боломж нь байсан юм. Тэгсэн чинь одоо харах юм бол хойшлуулж чаддгүй байхгүй юу? Биш. Авраам. Одоо гэж байгаа. Тэгсэн Авраам гэж байгаа. Эзэн минь ээ та агуу штэ та өршөөл нэгүсээ дөрөв штэ тэгснэ та энэ Содом Гомора хотод 50 хүн байвал сүтгэх үү гэдэг. Тэгсэн чинь 50 хүн байвал би 50 зөвхт хүн байвал сүтгэх үү гэсэн чинь 50 зөвхт хүн байвал би сүтгэхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл 50 давс байвал 50 ширхэгтэй 50 ширхгээс бүрдсэн давс байвал та энэ хотыг сөрүүлэх үү гэж байгаа адилхан байхгүй. Өнөөдрийн хичээлийн дагуу бол ялзархаас нь хамгаалдаг гэсэн чинь ингээ удаашруулдаг. Тэгсэн чинь 50 байвал би сөрүүлэхгүй гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь Авраам ингээд улам ингээд жоох ингээд баталгаа дараанд нийх гээл те. Та тэгвэл 50-аас 5 хүн дутаад 45 байвал та сүтгэх үү гэсэн чинь 45 хүн байвал би сүтгэхгүй. Ялзруулахгүй, мөхөхгүй гэх. Тэгвэл та 40 байвал сүтгэх үү гэдэг. Сүтгэхгүй гэдэг. Амар хөрх. Гэсэн чинь та тэгвэл ста намайг дахиад ууштай 30 байвал сүтгэх үү гэсэн чинь 30 байвал би сүтгэхгүй гэдэг. Болоогоо дахиад тэгвэл эзэм та үнэхээр уучлаарай би дахиад ганцхан гооч идэхгүй гэж 20 байвал сүтгэх үү гэсэн чинь 20 байвал би сүтгэхгүй гэдэг. Эзэм за хамгийн сүүлийн удаа 10 байвал сүтгэх үү гэдэг. 10 байвал би сүтгэхгүй гэдэг байхгүй. Тэгээд 10 зөвхт хүн 10 давсал байх юм бол тэр том хэдэн мянган хүнтэй хот ялзрахгүй ингээд хадгалах боломж байсан байхгүй. Гэтэ 10 хүн байхаар тэр 10 хүний итгэлээр аврагдахгүй шүү дээ. Яг Есүс итгэлээр л аврагдана. Гэтэ гол нь аврагдах сайн мэдээ сонсох боломж нь хаагдах гэдэг байгаа байхгүй. Сүр өгчих юм бол боломж хаагдана шүү дээ. Тэгэхээр тэр боломжийг нь жоохон удаашруулад сүрхээс нь удаашруулах гэдгсэн чинь ингээ 10 хүн. Тэгсэн чинь 10 хүн хүрдэггүй те. Лот байгаа юм. Лотын эхнэр тэгснээ 2 охин. Ингээд 4 хүн. Уг нь 2 охин 2 нөхөртэй. 5 6. Гэсэн чинь 2 нөхөр нь явдаггүй те. Зөвхт байж чаддаггүй. Тэгээд Лот эхнэр 2 охин. Тэгсэн чинь эхнэр нь хүртэл Бурхны зөвхт биш зөвхт байж чаддаггүй. Өөрөөр хэлбэл нөгөө ихний 9 өрөөл дөрөвтэй адилхан те нэг Бурхны битий эргэж хараарай гэдэг тушаалыг зөрчөөд эргэж хардаг. Тэгснээрээ давсан баг нь болдог. Дахиад давс яригдж байгааз. Тэгэхээр давс чинь өөрөө ингээд ялцрахаас нь хамгаалаад байгаа байхгүй. Тэгээ 3 хүн үлдэж байгаа. Тийм учраас нөгөө нэг давслаг чанар нь байхгүй болчихж байгаа. 3 хүн ширхэг давстай адилхан. Асар олон том тогоо хоолн дотор 3 хүн ширхгийг давс хийж байгаа адилхан болчихж байгаа байхгүй. 10 байсан бол эзэн нэг за 10-аар чи ядаж нэг амт оруулъя да гэх гэсэн байхгүй. Гэсэн чинь байхгүй. 3 хүн. Тийм учраас Содом Гомор ялзарж байгаа байхгүй. Тэгэхээр бидний зүгээр заавал гэрэл шиг биш байхад хүртэл зүгээр давсаараа нэг газар орчиход хүртэл бидний байгаа оршин тогтнолоор 90 тойрны хүмүүс шийтгэлээс хамгаалагдаж байгааз. Шийтгэлээс ингэж хамгаалах шийтгэх хугацаа нь уртсаж байгааз. За тэгээд яг хамгийн сүүлийнх нь давсны илэрхийлэл нь юу вэ гэхээр тооллого хараад явах зөө юугаасаа байгаа. Тооллого 18:19 дээр 2 дугаар шаштар 13:5 дээр давсан гэрээ гэж байгаа байхгүй юу? Бурхны давсан гэрээ. Энэ давсан гэрээ мөнхийн гэрээ гэдгээр илэрхийлж байгаас. Юу гэсэн үг гэхээр Бурхан давсаар Бурхантай байгуулах гэрээ нь ингээд нэг юм удаан гэрээ, удаан хадгалагдах гэрээ, удаан хадгалагдах харилцааг илэрхийлээд байгаа байхгүй давснөрөө. Энэ имийг удаашруулж байгаа. За тийм учраас манайс орчин тогтнож байгаа нэг ийм чухал санаа байгаа. За одоо ингээд удаашилж байгаа зорилго нь юу юм хамгийн сүүлээс. Ялзарлыг за одоо хардаа ингэсэн шүү дээ. За анхаараа. Давс нь болохоор ялзарлыг ингээд ялзрах гэдэг юм ингээд тогтоогоол ингээд за жоохон байж л да гэл ингээд те дахиад нэг 5 жил дахиад 10 жил энэ хооронд нь нэг юм болгоё та хүлээж байгаарай. Яах гэж хүлээгээд байгаа юм. Энэ ялзрах гэдэг юмыг нь байхгүй болгоод ямар ч ялзрал биш ариун болгох тэрний ганцхан боломжийг урилгыг энэ хүн авах уугүй юу гэдгийн төлөө ялзралыг ингээд бариад байгаа байхгүй. Бити уурлаараа байх гэж бити ялзраараа байгаад байгаа төр байж ялзралыг нь та бити шүүгээрэй гэдэг гэж. Яагаад юуны төлөө төр байж байгаа. Тэр ялзралыг нь байхгүй болгоод ариусгахын төлөө ариун болгоод ялзралыг нь устгах нэг зүйлийн төлөө
би давсны үр гүйцэтгэх гэсэн үг байхгүй. Зүгээр тэр нь болохоор юу вэ гэхээр ерөөсөл энэ гэрэл гэдэг санаа. Гэрэл. Юу гэсэн үг гэхээр энэ хардаа гэрэл байна шүү дээ те. Харанхуйг байхгүй болгочтой байхгүй. Харанхуй буюу харанхуй ч өөрөө ялзрал, сүрэл, хараал бүх хорон мууг илэрхийлдэг байхгүй Библийн дагуу. Харанхуй хүч. Та нар бол мах цусны эсрэг биш харин тэгээ бид энэ хүү ертөнцийн захирагчид ирэх мэт харанхуй ёрын юм уу сүнслэг хүчний эсрэг гэж Эфес 6 дээр байгаа байхгүй. Ямар ч хүн бидний дайсан биш харин цаана байгаа харанхуй чөтгөрийн хүч гэж байгаа байхгүй. Харанхуй хүч. Гэсэн тэр харанхуй чөтгөрийн хүч буюу тэр бузар муу бардамнолтай элдв янзын гим нүгэл бүх бурханлаг бус бүх бузар муу байдлыг байхгүй ганцхан юм гэрэл байгаа даа. Гэрэл дэглээ харахгүй шууд алга бол. Энэ гэрэл нь юг илэрхийлж байгаа? Сайн мэдээ ерөөс. Ерөөсөө сайн мэдээ. Сайн мэдээний үг байгаа даа байхгүй үг. За бүгдээрээ Иохан 1:1-5 унши. Энд дээр маш тодорхой байгаа. Нэгдүгээр Иохан 1:1-5. Одоо гэрэл нь юу вэ гэж зумаар харах гэж байна. Иохан 1:1-5. Одоо энэ гэрлийн төлөө бид нар давс байж гэнэ гэсэн үг байхгүй юу? За 1:23. Эхэнд үг байсан ба үг бурхантай хамт байсан агаад үг нь бурхан байв. Тэрбээр эхэнд бурхантай хамт байсан. Бүх юм түүгээр буй болсон. Буй болсон юмсаас түүнгүүгээр буй болсон юмс гэж нэгч үгүй. Түүнд ам байсан ба ам нь хүмүүний гэрэл байв. Гэрэл харанхуй гээгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм. За тэгснэ 14 дугаар ишлэл доошоо. Энэ гэрэл гэдэг байгаа нь юу юм? Үг гэдэг байгаа юм 14. Үг нь мах бод болж бидний дунд оршин бид түүний алдар сууг үзсэн. Энэ нь эцгээс цор ганц төрөгчийн алдар бөгөөд нэгүсэл ба үннээр дүүрэм юм аа. Амен. Одоо энэ үг болгон чи юусаа цаанаа энэ саний ишлэл болгон цаанаа бүр ингээд асар чухал үннүүд байгаа байхгүй. Үнэн одоо энэ чинь бид нарыг гэрэл гэж байгаа байхгүй те гэрэлнэ гэж байна. Тэгсэн чи түрүүлсэн шүү дээ. Бид нар бас сар шүү дээ. Өөрөөсөө гэрэлдэхгүй. Нарны гэрлийг л ойлгоно. Тэгэхээр чин за одоо бидний гэрэл биш. Нарны гэрэл ягдах гэдэг те. Тэгэхээр тэр гэрэл юу вэ гэхээр Есүс Христийн гэрэл ягдаж байна гэсэн. Бурхны гэрэл буюу Бурхны гэрэл нь бас ингэсэн байхгүй. Есүс хүртэл өөрөө бас сар болж ирсэн шүү дээ. Бурхан аавынхаа гэрлийг өөр дээр тусгаж Бурхан аавыгаа л алдаршуулахын төлөө. Уг нь өөрөө адилхан нар байхгүй. Гэхдээ хүний ертөнцид орж ирэхийн тулд тэр Бурхан гэдэг байр суурь орхиод нэг боолын дүрийг хүний дүрийг авч ирсэн. Сарын дүрийг авч ирсэн байхгүй. Тэгснээ өөрөө нар мөртлөө сарыг ойлгодог бид нар завгар үзүүлэхийн тулд. Тэгэхээр ялгаагүй. Гэхдээ ерөнхийдөө зөвмөр Есүс буцаагаад Бурханы баруун гатлаа заларсан шүү дээ, эзэн болоод. Тэгэхээр Есүс Христ хардаа Есүсийн ингэж хардаа харах юм бол ингэж байгаа. Эхэнд үг байсан заяа. Үг. Тэгснээ сая Иохан 1:15 дээр үг гэж байна. Үг нь мах бод болж бидэнд оршсон гэж байгааз. Тэгэхээр эхэнд нэгдүгээр ишлэл гэж байгаа. Эхэнд үг байсан. Үг Бурхантай хамт байсан. Үг нь өөрөө Бурхан байсан. Тэгэхээр эхэнд үг гэдэг байгаа зүйл нь Бурханыг яриад байгааз. Бурхантай хамт байсан буюу тэгэхээр эцэг Бурхантай хамт байгаа хүү Бурханыг ярьж байна гэсэн үг тайлбар шууд хэлчихье. Тэгэхээр Есүс Христ хүү Бурхан. Тэгснээр хүү Бурхан үг нь мах бод болж бидний дунд оршсон гэж байгааз. Махан биеийг өмсөд хүн болж ирсэн. Тэгэхээр Есүс Христийг ярьж байна гэсэн. Тэгсэн чинь хардаа дөрөвдөр түүнд үгэнд буюу түүнд ам байсан. Бөгөөд ам нь хүмүүсийн гэрэл байв гэж байгааз. Ам нь хүмүүсийн гэрэл байв. Тэгээ гэрэл харанхуйд очсон чинь харанхуй дийлэхгүй харанхуй устаад байгаа байхгүй. Ийм схем байгаа байхгүй. Үг. За шууд хэлээ. Сайн мэдээний үг. Авралын ганц үг. Есүс Христэд гимшиж итгэх юм бол аврал үнгүй авралын үг. Сайн мэдээ барайл нөгөө ярьдаг юм ярихад тэр нь үг. Энэ үг нь дотор нь үгэнд ам байсан бөгөөд мөнхийн ам. Сайн мэдэнд итгэх юм бол мөнх амийг авна. Үгэнд ам байсан. Ам нь тэгээд түүнд ам байсан ба ам нь хүмүүний гэрэл байв. Тэр ам нь өөрөө хүмүүсүүдийг гэрэлтүүлээд байгаа байхгүй юу? Гэрэлтүүлж байгаа. Яг хүмүүс нөр харанхуй учраас тэр харанхуйг сайн мэдээнийхээ амийн үгийг бариад очсон чинь харанхуй үлдэн хөөгдөд байгаа байхгүй юу? Харанхуй хөөгдөж байгаа. Тэгэхээр тэр харанхуй хүч төр ярьсан шүү дээ. Харанхуй хүч нь нөгөө ялзрал. Тэ? Давсараа бид нар зүгээр оршин тогтно. Сайн мэдээ тарахгүйсэн ч гэсэн зүгээр ингээд хамгаалж. Тэгтээ аврахдахгүй хүмүүс. Хажууд байгаа найз ч аврахдахгүй. Тэ. Яалч гэрэл авсаар шал өөр ялгаад байсан юм тий. Ялгаатай мөртлөө заавал хамт хэрэгтэй байгааз. Тийм ээ.
Гэрэлгүй бол дан давсараа нөгөө найдвар ягтахгүй. Содом Гомороо дахиад хэдэн жил цаашаа үргэлжлэнэ. Гэхдээ дахиад байхгүй болно шүү дээ. Эзний шүүлт ирнэ. Тэгээ гэрлийг харин гэрэл сайн мэдээний үгээр зөвхөн. Ер нь Библи гэсэн хүний ертөнцид биш үү те. Гэрэл гэдэг санаа ярихаа дандаа нэг юм мэдлэг ярьдаг байхгүй. Мэдлэг, үнэн, ойлголт. Та нар англи мэддэг хүмүүс enlighten гэж ярьдаг шүү дээ. Enlighten гэгэрэл. Гэрэл гэгээ байгаа шүү дээ. Оюуны гэгэрэлд хүрэх. Тэгэхээр гэрэл гэж ярихаар нэг юм үнэн ойлголт ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ юу гэхээр сайн мэдээний үг. Үг нь өөрөө шууд ингээд гэрэл болж харанхуг гол нараа давс харанхуг ялзралыг хөөхгүй байгаа байхгүй. Ялзралыг зүгээр ингээд барьж ийн хадгалж ийн. Ард ингэ шүү дээ. Хоол биш тэ ингээд өмхөрсөн махыг давслахаар өмхийг арилгах юм уу? Арилгахгүй шүү дээ. Харин өмхирээгүй байхад цэвэр махыг давслахаар өмхөрхөөс нь зүгээр хадгална. Харин өмхөрсөн юм давс хүрэхээр арилахгүй байхгүй. Харин өмхөрсөн юмыг гэрэл гэдэг нэг юм устгагч хүч яхаар дотор нь байгаа тэр нэг юм ялзардаг юмыг нь устгах байх ёсгүй юмыг нь байхгүй болгоод байх ёстой юм нь үлдээж байгаа ганц шижир болгож байгаа галаар шалгадаг ганц юм чинь гал буюу гэрэл байхгүй. Тийм учраас сайн мэдээний үг нь өөрөө цорын ганц гэрэл. Тэгэхээр бид нар түрүүний 9 дүр төрхөөрөө байж штэ тий. 9 дүр төрхөөрөө байхад хоёр зүйл яригдж байгаа. Нэг нь болохоор бусдад сайн үйлс яригдж байна. Хоёрдугаар бусдыг амар тайван тогтоож яригдж байгаа. Тэгээ ерөөд бол амар тайван тогтоох гэдэг дээр бид нар урднаас ярьсан. Амар тайван хэн нэгэн итгэж биш хүнийг яаж амар тайван бурхантай эвлэрүүлэх вэ гэхээр зөвхөн сайн мэдээний үгээр. Тий. Сайн мэдээний үгээр. Гэтэ үг нь дангаараа хүчгүй байгаа байхгүй. Ойлгож байна. Үг нь дангаараа хүчгүй байхаар үгтэй хамт юу байвал хүч орох вэ? Үйлс. Тий. Сайн мэдээ ярьлаа. Сайн мэдээ ингээд бурхан танд хайртай ингээд те бурхан ингээд ертөнцийг нь хайрлсан та гимтэй гэдэг гимших юм бол ингээд та үнгүй аврал байгаа. Тэгэх юм бол бурханы охид өгвөл болно. Тэцгээс эхлэн бурхан таны сайн сайхан амьдрал эхлэн ингээд Библийн хамгийн гоёор нь хамгийн зөвөөрөө ингээд тайлбарлаа. За ямар гоё юм баярлалаа миний дөө. За баярлалаа. Чинь яг одоо амар үлсээд цөмөр та дуусгаж болохгүй би гэдгээс иш яваад нэг хог төгсөн ингээл те. Хогийн пүнкрээс газ нэг дараагийнхаа хогоо төгөж идэхгүй бол их чинь яг үсчихгүй дээ. Сайн мэдээ газ дуусгаж болохгүй гэдгсэн чинь. Өө за их чинь баяр ойлголоо. Та баяртай их чинь хог руугаа яваарай. Амар муугаа те. Хог руугаа яваарай гэдгсэн. Энэ талдаа ингээд карманд ингээд идэх янз хоолунд ингээд барьцсан те. За та ойлгосноо те. Танд хайртай ч та бурхан. За баяртай их чинь. Ингээл явуул. Яа. Тэр нэг хүн чи харангуутлаа те. Бөөлдсөн юм. Ийм байлэр шашин гэж юм байсан юм. Утахгүй гоос тэ хайртай байдаг гэсэн шарангуудаа та би яаж сая юу жишээ бодогдчих вэ? Ямар ч иймэрхүү ойл хэлэх гээд байгаа санаа ойлгосон шүү дээ. Амар сайн. Тэгсэн чинь ийм мэдээ явах юм бол шаал худлаа хинч итгэхгүй. Бараг дормжлоод эхээс нэрийг гутааж байгаа шүү дээ. Тэгэхээр амаараа гарч байгаа үг үйлс хоёр нь хамттай байх үед нөгөө нэг гэрэл нь өөрөө чиглээс гэрлээд байгаа. Тэгэхээр үгээрээ гэрэлтэн амар чанга дуутай, гэрэл нь өөрөө амар чанга дуутай, бас гэрэл нь өөрөө амар ил тод байгаа байхгүй. Ил тод. Харин давсан тийм биш. Юм ярихгүй байж болдог. Бас ил байхгүй байж болно. Заавал сайн үйлс хийхгүй. Зүгээр оршин тогтнож яхад хүртэл байгаа байдлаараа эзний нэгүүлсэл болж байгаа. Тэр нэг юм удаашруулж байна гэсэн аахгүй. Ялзрахаас нь хамгаалж байна гэсэн. Бас амт оруулна тий. Тэг гол нь ялзрахаас хамгаална. Тэгэхээр энэ хоёр нь ингээ хамтдаа ийм хоёр ялгаатай нэг хоёр үйлдэл байгаад байгаа шүү. За Матай 5:16 дээр сүүлийн ишлэл гэж сая бол бид нар юу тэ ертөнцийн гэрэл уулан дээр хот нуугдаж үлч чадна. Хинч дэнлүү асаагаа савны дор тавьдаггүй харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээд тусгадаг нөгөө яалтчгүй гэдэг санаад энд явдаг. Заавал гэрэлтдэг, заавал нуугдаж чадахгүй, заавал ингэдэг. Тэгснэ одоо 16-аас хүмүүс одоо энэ дээр болохоор түрүүний яриад байгаа гэрлийн үндсийн мэд төтэй байдаг байхгүй. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад сайн үйлсийг хараад тэнгэр дэх эцгийг хичнэ гэж байгаа юм заяа. Одоо ингэ штэ. Би сайн үйл хийлээ. Тэгэнгүүт би энэ хүнд ингээд энэ гоё асар гоё үнэтэй ундаатай юм өглөө. Тэгэнгүүт тэнд сууж байгаа Бата гэдэг хүн намайг л харна тий. Инх тайван гэдэг хүн надад өөрийнхөө үнэтэй юм дотор нь ингээд ам цангаж яхад үнэтэй юм надад өглөө.
Инх тайван ямар мундаг юм бэ? Энэ хүн ямар мундаг орчин үеийн залуучууд ямар гоё болцсон бэ? Монгол хүний сэтгэл ийм сайхан шүү байхан шүүгээд инх тайван гэдэг залуу монгол хүнийг л алдаршуулна. Юу намайг хараад тэнгэрт эцэг бурхан. Би бурхан биш шүү дээ. Зүгээр л өглөгч хүн байгаа шүү дээ. Тэгсэн чинь өөр юм яриад байгаа байхгүй. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэр дэх эцгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл нөгөө сайн үйлс гэрэл тэдний өмнө тийх гэрэлдэг. Гэтэ сая би дөнгөж сайн үйлсийг ярьсан. Бас түрүүн би юу ярьлаа? Үйлс гадна юу гэлээ? Үйлс болон үгээрээ гэж ярьсан тий. Тэр үг нь энд ишлэлээр яаж байх юм шиг байна? Саяны өхөөс өмнө юу гэж хэлэх юм? Бурхан тэнгэр дэх эцгийг илэрхийлж байгааз. Хараа би илэрхийлэхгүй бол намайг хараад тэнгэр дэх эцгийг алдаршуулна гэдэг ойлголт тэр хүн би болохгүй үстэй. Тийм учраас би сайн үйлсийг хараад тэнгэр дэх эцгийг чинь алдаршуулахын тулд таадны өмнө тэдний сайн үйлс тийхүү гэрэлтэг гэж ярихаар сайн үйлсээрээ гэрэлтэн дээр нэмээд энэ сайн үйлс нь Бурханаас шүү гэж бурхантай нөгөө зууртал нөгөө гуйлах чинь бурхныг холбож өгөх гээд байгаа шүү дээ. Зөвхөн сайн үйлс нь үйлсээрээ дамжуулаад бүр аврал өгөх гээд байгаа шүү дээ би тий. Тэгэхээр бол сайн үйлс дээр нэмээд энэ үйлсийн их сурвалжийг бурхныг танилцуулах үед тэнгэр дэх эцэг алдаршна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэнгэр дэх эцэг алдаршна гэдэг нь дахиад нэг цөмөрөө тайлбарлах хэрэгтэй. Би юу гэж тайлбарлах юм? Сайн мэдэн дотор ямар би хэнийг танилцуулдаг вүлээ бид нар? Есүсийг тэнгэр дэх эцгийг биш байгааз. Тэгэхээр энэ юу гэж ойлгож байна? Энэ болохоор тэнгэр дэх эцгийг чинь алдаршуулах нь тул гэж байна. Есүсээр дамжуулан бурхны эцэг алдаршна. Есүсээр дамжуулан бурхны эцэг алдаршна. Бурхныг Есүсийг бурхан эзэн аврагч нөгөө нэг та бол Христ амьд бурхны хүү. Яг сайн мэдээний үндсэн агуулгаар нь танилцуулна гэсэн үг. Тэрнээс биш Есүсийг те зүгээр нэг юм шашны Мухаммед чигтэй мундаг зүнч байсан, зарлага илч байсан гэдгээр нь танилцуулчвал сайн мэдээ биш болчихж байгаа байхгүй. Тэнд аврал байхгүй. Тэгэхээр яг бурхан ааваас бурхны ертөнцийг үнэхээр харилсан учраас цорын ганц үг илгээсэн. Тэг хүүд нь итгэж шинж мөхгүй. Яагаад мөхгүйгээр бурханаас илгээгдсэн гэдэг нь байж энэ санаа байж ижил аврал яригддаг байхгүй. Өөрөөр хэлбэл бурхан Есүс бол бурхан гэдгээр нь яг байж ижил аврал яригдана гэсэн. Бурхан ертөнцийг үнэхээр буюу бурхан ертөнцийг яг ийм арга замаар буюу загалмай арга замаар тэр ихэд бол товчхондоо сайн мэд үйлс болон сайн мэдээ хоёр яг зөв сайн мэдээ хоёр хамт байх үед л тэр хүн одоо гэрэл тэр хүнд би миний сайн үйлс сайн үг хоёр гэрэлтэж байна гэсэн үг байхгүй. Гэрэлтэнгүүд нөгөөний чинь дотор байгаа ёрын муу бузар муу зүйлс үлдэн хөөгднө гэсэн үг. Нэг бол намайг хавчна. Энэ яг хэвээр шүү дээ. Намайг хавчна. Хоёулаа аль нэг нь орж ирнэ гэсэн үг. Хавчлага нь өөрөө хавчигдсан ч гэсэн би баярлна. Яагаад тэгэхээр би яг хийх системаа хийсэн, хэлэх системаа хийсэн, би яг зөв хандлагатай байсан. Тэгээд үр дүнд хавчлага ирж ивэл тэр нь алдар шагнал болж хөрвүүлнэ. Шагналын гой мэрэгдэнэ гэсэн үг. Би бас энүүгээр тэ одоо хүчрэгч гинэ гэсэн санаа. Окей. За ийм зүйл байгаа. Би энд нэг зүйл ганцхан юм хэлэх гээд байгаа санаа нь. Цөмөрөө Йох 17-гийн гаргая зэ. За энд нэг гой санаа байгаа. Түрүүн би яг ерөнхийд нь ярьсан гэхдээ ишлэлээр нь ч гэсэн харуулж. Загалмай цовдох яг өмнөх орой Есүсийн хэлсэн нөгөө залбирал дотор нэг юм санаа байгаа байхгүй. Биш ээ Йохан шүү дээ. Йох 17-гийн нэгээс нэг дээр ингэж байгаа. Хараа ингэж хэлээд Есүс тэнгэрөөд мэлмий өргөөд одоо сонсож байгаарай. Аава цаг нь ирлээ. Хүүн таныг алдаршуулахын тулд хүүгээ алдаршуулаач гэж байгаа. Хүүн таныг алдаршуулахын тулд хүүгээ алдаршуулаач. Тэгсэн чинь сая болохоор бид нар тэнгэр дэх эцгийг алдаршуулахын тулд та нар сайн үйлсээ хүмүүсийн өмнө гэрэлтүүл гэсэн шүү дээ. Тэгвэл миний хэлэх зүйл энэ байхгүй. Хүмүүс бидний сайн үйлсийг хараад мундаг байгааг хараад эхлээд биднийг алдаршуулах гэдэг алдаршуулна гэсэн үг байхгүй. Алдаршуулах тэр нэг юм ихний юм орж ирнэ. Тэнгүүд бид нар тэр зүйлээ Есүс рүү Бурхан аав руу чиглүүлнэ гэсэн үг байхгүй. Гэхдээ миний хэлэх зүйл энэ Есүс хараад Есүс загалмаа өгөхлөөрэ алдарч байгаа мэдээд одоо бүр залбирлын хардаа намайг хүүгээ алдарчуулаач гэж гуйж байгаа. Аава та алдарчаач гэж гуйхгүй байгаа байхгүй. Аава та алдаршихын тулд намайг алдаршуулаач гэх. Гэтэ яг алдарших гэдэг нь үхэл байсан л да. Гэтэ 3 дахь өдрөө амилж байгаа. Ингээ хамтдаа
Есүсийг алдаршиж байгаа байхгүй юу? Үхээд 3 дахь өдрөө амьлах үедээ Есүс алдаршиж байгаа. Гэтэ энэ Есүс өөртөө алдрыг хүсэж байгаа юм биш байгаа байхгүй юу? Би нэг зүйлийг танаас ойлгуулах гэдэг. Есүс ардаа өөрийнхөө алдрыг хайж байгаа, намайг алдаршуулж гүйж байгаа, ялч гүйж байгаа зү. Хүүгээ алдаршуулж. Гэхдээ ингэж алдаршуулж байгаа цаана бүрэн зорилго нь аавыгаа алдаршуулах зорилготой байгаа байхгүй юу? За аавыгаа алдаршуулах төлөөлөгч болж алдаршихад бэлэн байгааз. Тийм нэг юм алдрыг дааж чадах чадварыг яриад байгаа байхгүй юу? Манус яг тийм байгаад байгаа байхгүй юу? Түрүүсэн шүү дээ. Тэнгэр газар дээр бүх эрх мэдлийг та нарт өгсөн. Энэ чуулган дээр үхсдийн орны хаалга дийлэхгүй Тэнгэрийн хаанчлан түлхүүр байгаа. Тэр ингээд яг бурханлаг яваад ирэхээр бид нар алдаршин заяа. Энэ алдаршлнаас алдрыг дааж чадах юм яриад байгаа байхгүй юу? Ямар үед алдрыг дааж чадах гэхээр би энэ алдар нь юусоо минийх биш мөгд бурханых. Гэхдээ хүмүүс яалчгүй ингээд нам хаа ихчээ ингээд та бол ингээд ирнэ штэ. Тэрийг яаж дааж хувийн бардамнал болгоод хувийн алдар болохгүйгээр яаж эцгийг болгох чадахгүй тэд нэг юм нарийн юм зүгээр над бодогдсон юм бол би ингээд цааш та нар хувьдаа ингээд магадгүй насан турш тал бодох байх ямар ч байсан та нар ингээд алдаршин хийх гээд байхгүй да ингээд яг зүү явж байгаа цагт та нар яалчгүй энэ бол мундаг пастор шүү энэ бол мундаг итгэгч шүү гэх байхгүй гол нь тэрийг яаж бурханых болгож чадахгүй гэдэг дээр юусэн нэг юм нууц хувийн нэг юм эзэнтэй харилцаа байгаа байхгүй яалчгүй шүн сарыг хараа хүмүүс алдаршуулна шүү дээ. Сарны гэрэл тэгэл баахан дуумаа шүлэг дуу зохиогоол тий. Сар өөртөө болохоор фактыг бүр мэдж байгаа байхгүй. Би өөрөөс ямар ч гэрэлтэйгүй. Яалчгүй хин надад ирж гин. Жог ингээс гэрэл ойлгоод хүмүүс намайг магтаад байх юм. Яг магчлаа. Гэтэ би үннийг мэдж байгаа. Гэтэ тэд намайг магтахыг нь би бас магталтаар нь дамжуулаад ингээд нэг юм нартай холбож өгсөн нэг юм яваад байгаа байхгүй. Би яг яаж тайлбарлахаас ойлгохгүй байна. Ойлгож байна уу? Нэг юм санаа. Яалчгүй эзэн ингээд ивэл ирэл өгөх байхгүй алдарч хүртэл өгнө. Гэтэ яа мөнхийн улсад Есүсийн хоёр дахь хэлээр угаасаа бид алдаршин заяа. Тэрнээс арай өөр юм яриад байгаа байхгүй. Энэ дэлхий дээр байгаад хүртэл тодорхой хэмжээний алдар орж ирэхэд тэр яаж дааж чадах вэ гэдэг амар хэцүү. Ер нь хэцүү шүү дээ. Яг бодиттой хэцүү болдог байхгүй. Одоо би ингээд тэр утгаар зөвхөн алдар биш заяа. Бурхны зарим ивэл ирүүлийг даахт амар хэцүү дээ шүү дээ. Гинт та нарт асар их мөнгө орж ирэхэд сонирн бол. Эсвэл гинт та нарт асар их боломжууд орж ирэхэд амар сонирн болдог байхгүй. Амар дагаа тартаа ингээд шунлын юм ажиллагаанд ордог заяа. Дагаад нэг яа энэгээр юу авах вэ? Хинтээ яах вэ гэд тэгснэ бүтэнсэн өдрийнхаа цаг дээр галс яваад баах юм химээч санагдаад ингээд амралтын өдрийг ариунаас ахих нь ингээд дааж чадахгүй байгаа байхгүй ингээд имэйл ирүүлээ ингээд яа гэд дааж чаддаг юм бол хэдэн тэр бомчс орж ирэг бүтэнсэн өдөр хийдэг юм аа хийн шунал байхгүй. Тэрийг бий болгоно гэдэг амар чадвар шаарддаг байгаа байхгүй. Алдаршаад ивэл ирээд орж ирэхэд дааж чаддаг юм мундаг. Тэгэхээр энэ хүргээд байгаа гол юм чинь ерөөсөө 9 эрүүл төрөх байгаад байгаа байхгүй. Тэгээ нөгөө сар түрүүний ярьсныг ойлголт. Сар өстө тэнэг биш бол хизээч өөрөөрөө бардамдахгүй байхгүй. Өөрт нь ямар ч гэрэлтэх юм байхгүй мөртлөө. Гэхдээ тэнд нэг юм яриад байгаа. Тэгээд хамгийн сүүлийн хэлж байгаа санаа 17-гийн 4-дэр гэж байгаа байхгүй. Хий гэж надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн би таныг газар дээр алдаршуулв. Хараа. Есүс аавыгаа алдаршуулахдаа аавынхаа хий гэж хэлснийг хийх арга замаар алдаршуулж байгаа байхгүй. Тэр нь хамгийн сүүлдээ загалмаа хөл байсан. Гэтэ 33 жилийн турш хуулийг бүгдийг биелүүлсэн байхгүй. Нэг ч хуулийг зөрчөөгүй. 613 юдэн хуулийг бүгдийг нь 33 жилийн турш бүгдийг нь биелүүлж байгаа. Зөвхөн үйлсээрээ биш ээ. Зөвхөн үгээрээ биш, бодлоороо, хандлагаараа, үг яриагаараа, ганц чамаараа гин үрүүлдэггүй нэг ч юм хүн байхгүй байхгүй. Төгс хуулийг биелүүлээд хамгийн сүүлчийнхэн загалмай дээр өөрийгөө өөхөх арга замаар дахил болж биелүүлж байгаа. Гэтэ ингэж Бурхан аавынхаа үгийг нь, тушаалыг нь, дуудлагыг нь биелүүлэх арга замаар биелүүлэх үед Есүс алдаршаад тэгснээрээ Бурхан аавыгаа алдаршуулж байгаа байхгүй. Тэгэхээр та нарыг яг үлдэж байгаа зүйлс нь манайс дуудлага мэдэх. Тэгээд өдөр тутмынхаа сонголтуудаа Бурханы хүслийн дагуу хийх гэдэг зүйлтэй чи бүр асар чухал холбогдож байгаас тий. Одоо тэгээд бид нар одоо цаашаа дараагийн хичээл рүү орно зэ. Дараагийн хичээл дээр тэр нь 17-оос эхлээл шууд нөгөө зөвхт байдлыг чинь үндсэн юм руу очиж байгаа байхгүй. Энийг хараа л та. Тийм байгаас 17-оос зөвхт байдлын шин чанарууд гэдэг үндсэн гол хэсэг рүү орж байгаас.
Тэгээ энэ дээр бид нар баг ихэнх хугацаагаа зарцуулах байхгүй. Тэгээ хамгийн сүүлд 7-гийн энэ дээр за ингээд сонслоо одоо сонголтоо хийх үү, энэ хүн болох уу, ийм үйлдэл хийх үү гэд уулан дээр сургаал ертөнцийн агуу давтагдчихгүй энэ цор ганц хамгийн агуу номлол гэж нэрдэг байхгүй. Тэгээ хамгийн агуу номлогчоор номлогдсон хамгийн агуу номлол гэдэг байхгүй. Тийм учраас саний ярьж байгаа хитгэн ишлэр манайст амар гой задлж байгаа. Тэгээ одоо үндсэн эсрэг орохоор тэр үндсэн эсрэг чи өөрөө бидний нөгөө нэг яаж тэгвэл энэ дэлхий дээр бурхны хүслийн дагуу явах юм гэдэг санаар орно гэсэн үг. За ингээд өнөөдрийн хичээл боллоо.